Тэгээ хараа ийм байдаг гэсэн. Бүхэн салбарт бидний мэдгүй амар том одоо улс төр тэгээд бизнес юм сүлжээ байт юм шүү. Юу вэ? Гүрэн амар чухал юм шүү. Яг нэг үг хэлэхэд төвсөртэй байна уу? Манай багийн аварга улс төр жоохон бизнес хийсэн баг. За балжаа аварга жоохон бизнестэй байх. Мөөгийн аварга жоохон бизнестэй байх. Сухатай аварга одоо нэг сургуультай. За сүүлд бол нэг Батцүрэг заанал нэг жоохон барилга барьж бизнес хийж шүү. Тэрний цэрэн бун. Тийм ганцтай. Баярнаадам зохион байгуулах хорооны дарга амар сайхан сайд ковид тусцсан байхгүй. Тэр үед. Тэгээд засгийн газрын хурлаа Нямбатар сайд хууль зүйн сайд байсан. Тийм манайх оруулсан. Нямбатар сайд юу болсон юм байгаа. Баярнаадам зохион байгуулах хорооны дарга болсон юм байна. Бид чи ямаараа хөдлөөтэй тэнд чинь. Тэгээд зохион байгуулах хорооны дарга нь Нямбатар сайд байхгүй. Өөрөө тэгэл яг ороод ирэхээр л бүгд ингээл нэг юм. Ерөөсөө л нийтээр нэг юм бид чинь нэг сэтгэл зүйн тийм асуудалтай болчиход байна шүү. Бичлэг үрж байгаа энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За завсарлага подкаст 7 дахь эпизод эхлэхэд бэлэнгэлсэн байна. За тэгэхээр өнөөдрийнхөө дугаартаар бид улсын хурлын гишүүн сайн зориг, за Монголын үндэсний бүхий холбооны тэргүүн, Монгол улсын зан Магалжав нарыг одоо урьсан байна. Тэгэхээр тун удахгүй улсын хурлаар бас Монголын үндэсний одоо баяр наадамтай холбоотой хуулийг шинжилэн найруулахтай холбоотой асуудал хилцэгдээд ингэ явж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой сүүлийн өдрүүдэд олон нийт бас хоёр талд гарч талцсан байдалтай байгаа. Тэгэхээр энэ дээр бас мэдээлэл авахар та хоёрыг урьсан юм аа. Тэгээ урилга хүлээ авч хүрэлцэн ирсэн баярлалаа. Тэгэхээр энэ 7 хоногт бас яа харахгүй бас яг энэ үндэсний их баяр наадамтай холбоотой энэ хуулийн өөрчлөлтүүд болоод энэ үндэсний бүхтэй холбоотой маргаанууд маш их явлаа шүү дээ. Тэгэхээр нэг хууль бол ингээ хойшлогдсон. Таны санаачлал үсэг бол хэлц хэсэг нь бол дэмжигдчих шиг боллоо тий. Яг хоо би зүгээр бас нэг үгэн дээр бас тодруулъя даа л гэж бодож байна. Яг нэг тийм маргаан талцал гэхээс илүүтэй зүгээр олон ургач үзэл. Өөрийн одоо санал бодлыг л олон нийт болон зарим одоо улс төрч гэсэн ингээд илэрхийлж байна л гэж харж байгаа. Тэрнээс биш одоо бүр нэг одоо талцаад одоо бас ийм хурцтаад байгаа зүйл ерөөсөй байхгүй гаа гэх зүйлийг хэлье. За яг хоёрч хуулийн төсөл бас хэлцэгдээд 43 гишүүн боловсруулсан тэр хуулийн төр хойшлсон гэж байж байгаа. Тэр хуулийн дээр тэргүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ? Одоо нөгөө 193 наадам гэдэг байна шүү дээ. Уу яг энэ чинь нөгөө их хурлын гишүүн хүн хууль санаачлах бүрэн эрхтэй. Ямар ч гишүүн ямар ч хуулийг бол оруулж ирэх зүйл шүү дээ. Тэгэхээр энэ түүний дагуу л одоо Амгаланбаатар гишүүн маань тийм хууль оруулж ирсэн байгаа. Энэ бол одоо сайн зориг гишүүн хэллээ. Эрх нь бол байгаа учраас ямар ч гишүүн ямар ч хуулийн төсөл санаачилж болно гэж харж байгаа. Ер нь гэхдээ бас нөгөө нэг яг энэ үндэсний бүхийг ингээд холбоог тэргүүлж байгаа хүний хувьд яг энэ хууль хилцэгдэж эхлүүл ер нь ямар байр суурьтай байх вэ? Саяны хэлдэгөө. Тийм. Амгаланбаатар гишүүний. Гэхдээ одоо яг ер нь бол монголчууд юун дээр нэгддэг юм бэ гэдэг зүйл бол энэ үндэсний их баяр наадам гэдэг зүйл дээр нэгддэг. Тэгэхээр энэ үндэсний их баяр наадам дээр л гол анхаарах ёстой юм байгаа даа. Тий. Гишүүд маань бол ямар ч төсөл хууль санаачилж болно. Тэгэхээр бид нэр энэ наадам гэдэг зүйлээ үнцэнтэй бас байлгах зайлшгүй шаардлагатай. Бүхий холбоос тэр хууль тогтоогч нар маань ч тэр энэ дээр бол ингээд ойлголцоод явах хэрэгтэй юм байгаа даа. Тий. Мэдээж ингээд дэлхийн нийтэд янз янзын спортын төрлүүд байдаг, төрлүүдийг нэгтгэж яадаг, төрлүүдийг салгаж яадаг. Энэ бол байдаг л үзэгдэл юм байгаа. Энийг бол бас нэг тийм учиргүй одоо маргааш бит хоёр ч юм уу морь унаад аваад хоорондоо барилдаад байгаа тийм бол болж болохгүй шүү дээ. Тэгэхээр ер нь одоо энэ хуулийн төсөл дээр бүхий холбоо хэр одоо санал өгч хамтарч ажилласан бэ? Хэдэн бүхчүүдээ санал асуусан бэ? Тэгээд ямар одоо гол өөрчлөлтүүдийг оруулах дээр танаа холбооны зүгээс ямар одоо саналыг тавьж энэ хуулийн төсөлд оруулж чадсан бэ гэдэг асуудлаас асуулт байгаад байсан тийм. За энэ ковид үеийн наадам гэдэг нэг асуудал байгаад байна. Энэ үед бол олон нийт ч гэсэн бүхчүүд тэр төрийн одоо түшээдж тэр баяр наадам яаж зохион байгуулах боломж байгаа вэ гэдэг бүх талдаар эрэлхийлж ирсэн зүйл байгаа. Тэгэхээр 2023 онд бас хуулийн төсөл өргөн барьж ирсэн энэ дээр бас орж ирсэн асуудал байхгүй. Орох бүрдээ бүхий холбооны удирдах зөвлөлөөр энэ асуудал чинь яригдаад дэмжигдэж явсан зүйл юм байгаа.
Энэ дөнгөж сая гараад ирсэн зүйл биш. Сайн зураг гишүүний хувьд бол манай үндэсний бүхний салбар хорооны дараагаар бас 100 жил ажилласан, хамт ажилласан хүмүүс байгаа. Тэгэхээр бид нар чи энэ хэдэн жилийн хугацаанд бол олон бүхчүүдтэй уулздаг. Удирдах зөвлөл гэдэг чинь бол ганц одоо би биш шүү дээ. Энэ чинь бүх аймаг 21 аймаг нийт 25 гишүүн байдаг. Тэгээ энэ гишүүд маань аймаг төлөөлөөд саналаа гаргаад тэгээд ингээд дэмжигдээд явдаг зүйл байгаа. Тэрнээс биш одоо битээр завтаадаа юм уу хоёлаа ярьж агаад ийм хууль гаргая гэдэг зүйл биш. Тэгэхээр миний хэлж байгаа бол энэ 21 оноо 8 сараас хойш яригдсан асуудал. Хизээ хууль нь өргөн баригдах уу? Боломж олцоо нь юу вэ? Энэ чинь бас мэдээж шатараалтай зүйлүүд байгаа учраас энэ бол бүх холбоо дэмжиж удирдах зөвлөлөөр ингээд дэмжиж явсан. За энэ хооронд бол санал асуулгууд бол бас явж ил байсан байна. Нээлттэй үндэсний хууль бол одоо бүх нээлттэй ажиллая гэдэг юм байгуулга байхгүй. Саналуудаа хэлээ. Дэмжиж байгаа бол саналуудаа хэл. Дэмжихгүй байгаа бол ямар учраас дэмжихгүй байна гэдгийг хэл. Дэмжиж байвал ямар учраас дэмжиж байна гэдгийг хэлгээд. Тэгээд дахиад хэлэхэд бол энэ чинь одоо 4 дахь жилдээ л яригдж байгаа асуудал байгаа. Одоо л сайн зураг нарын гишүүдийн одоо өргөн барьсан энэ хуулиар бол нөгөө 1024 бүх барилдах за цолны одоо энэ асуудал гээд хэд хэдэн чухал асуудлууд тусгагдсан байсан тий. Тэгэхээр энэ дээр бас та дэлгэрүүлээд хэлвэл. Яг нь 1024 бүх барилдах гэдэг гол агуулга нь байгаа л та. Энэ жил бол бас их Монгол улс байгуулагдсны 820 жилийн яваа. Тэр зүгээр том зургаараа бол тэгшөө тий. Тэгээд бид чинь бас нэг 5 гойг бас дурдж, цохон тэмдэглэж, энд ач холбогдуулж энэ баяр наадмын өдрүүдэд бас одоо онцолдог. Нэгдүгээр бас тулгар төр байгуулагдсны 2235. За их Монгол улс байгуулагдсны 820. За эрх чөлөө тусаа тогтнолоо сэргээн манд улсны 115. За ардын өвсгөлийн 105 ингээ арч зүйн өвсгөлийн одоо он жилүүд ингээ явж байгаа. Тэгэхээр яг энэ дээрээсээ бид нар зүгээр ардын өвсгөл их Монгол улсын давхцсан бол гээд одоо 1024 бүх барилдуулах буюу энэ 10 жил тутам барилдах. Энэ бас нэг талтай цолны үнэлэмжийг хадгалах энэ зүйлүүд бас байгаад байна. За хоёрдугаар ч яг одоо сүүлийн жилүүд бас одоо Монголын хүн ам жишээ нь 1990-ад оноос 2 сая орчим хүрэх гэж явж ирсэн шүү дээ. Тэгэхэд л 512 барилдаж ирсэн. Тэр үед одоо үндэсний бүх сонирхчдын тоо хэд байлаа. Бас одоо оролцдог хүмүүс хэд байлаа. Энэ удаад харин одоо 3 сая 5-600 мянгалаа болсон хүн амж өссөн. Энэ одоо яг үндэсний бүхөөр бүр мэргэжлийн төвшөнд гэж хэлж болох үс буюу өдөр тутмын бэлтгэлтэй байдаг залуучууд ихсэн. Тэгээ энэ үрээндээ бас одоо зарим тохиолдлууд одоо энэ бас бүгчүүдийн барилдах асуудал дээр зөвхөн улсын наадам гэхгүй аймгийн наадмуудад бас нэмэгдүүлэх шаардлага байна л гэж одоо бас харсан. Тэгээ энэ үрээндээ бас хөндөж орж ирж байгаа. За тэгээд яг их Монгол улсынхаа бас энэ тэгшөөг бас тохиолдуулаад Монгол улсын төрийн дэргүүн гэдэг бол үндэсний эм нэгдлийн илэрхийлэгч байхгүй. Тэгээд энэ одоо төвх соёлын ач холбогдол өгвөл бас зарлиг буулгаад ингээм 1024 барилддаг энэ боломжийг л нээж өгөх хууль юм байна. Тэгээ Монгол улсын түүх гэдэг бол одоо үндсэн хууль заснаар бол төрийн хамгаалтанд байдаг. Тэгээ бидэд яг зүгээр тэр улсуудтай заавал барьцаад байгаа юм шиг яг зүгээр их Монгол улс тэр Чингис хааны байгуулж ирсэн эзэнт гүрний одоо нөлөөлөлд байсан тухайн цаг үедээ нөлөөлөлтөнд байсан газар нутаг дээр одоо оршин тогтнож байгаа улсуучин бидний хүүхдүүдтэй холбогдож бас баяр наадмаа тэмдэглээд байгаа байхгүй одоо зүчийн ус байгуулагдсан шинэ өргөнөөр тэмдэглэж байна. Тэгтэл бидэд бас энэ түүхийн эзэн одоо яг гал голомт дээр нь суучаад бас чимээгүй байж болохгүй маа гэдэг үднээс одоо энэ жоохон өргөн дэлгэр явъя гэсэн. За энэ үрээндээ яг дагжмар 40% хууль орж ирээд тэр бүгчүүдийн цолны асуудал яригддаг. Энэ цолыг 22 онд шийдсэн юм. Яг энэ наадам тооцох юм байна гэд баяр наадмын хуулийг шинжсэн хариулыг батлагтаа 22 онд бол хийсэн. За ингээ одоо миний үеэр одоо хуулиар бас тодруулах гэж үгж байна 19 гишүүнээ. Амгаланбаатар нарын 43 гишүүн дээр ч бас энэ асуудлыг цолын олон тусгацсан байл. Тэгэхээр ингээл энэ бүхтэй хайртай гэдэг юм уу да энд нэг наадмыг дагаа яваад байдаг нэг юм зүйл гэдэг. Энэ цолуудаа л авчих юмсан гэдэг. Тэгээ яаж яхад энэ харилцаа нөгөө төрч ёсны уламжлалаараа Монголын үндэсний бүхий холбооны дүрм тухайн одоо жишг заншлагын дагуу явж исэн юм 2003 онд хуульчлагтаа одоо тэр цолны болзол хангаж ирсэн олон хүмүүсүүдийг орхитуулснасаа болоод нөгөө хүмүүсүүд нь ингээд хүсэлтэд авах хуулийн бохирдолд очиж байгаа юм. Хүчээр явжаад 2003 оноос хойш хуулийн одоо бохирдолд оруулсан гэсэн үг. Тэгэхээр энэ асуудлуудыг нь одоо бас шийдээл гэсэн одоо байгаад байгаа. Тэгэхээр энэ үндэсний бүхий талбар дээр чинь ялгуурлал, хүний эрхийн зөрчил, нутаг усны талцал байт юм хувийн жижиг харилцаанаас хин нэг ингээ охироод үлдээдэж болохгүй шүү дээ. Тэгэхээр бид чинь бас Монгол Улсын иргэн үндсэн хууль заасны дагуу өргөдөл хөндлөх хүсэлт гаргаж чад бидэд зохиосны бас үндсэлтэй хариуг нь өгөх л шүү дээ. Энэ хүрээндээ л
яг орохгүй одоо 2003 оноос хойш үйлчлэл явж байгаа учраас хуулийн санаачлаад байгаа шүү. Аха өчигдөр нөгөө ер нь нөгөө хил зэгсгтэр ингээ гişүүд санал хэлж байгаа. За олон нийтийн цахим сүлжээнд ч гэсэндээ бүх сонирхогчдын одоо хэлж байгаа ярьж байгааг ингээ харахад одоо яг хуу өмнө хүсэлт гаргаж ирсэн магадгүй хүсэлт гаргаад 8 давхуу цагтаа бас цолоо авч чадаагүй ингээд юм эсвэл буцаагаад цолыг эргүүлээд авцсан энэ төр асуудал. Цолыг өгчөөд тэ бүр цолынх найр майрыг хийлэгчээд намрын буцаагаад цолыг авч байгаа энэ асуудлууд дээр бол нэг их тийм шүмжлэлтэй харагдахгүй байгаа да. Гол нь яг энэ ковидын үеийн наадам дээр байгаа одоо яг энэ эд барилжж байгаа бүхчүүдэд цолыг нөхөж олгох нь зөв юм уу буруу юм уу гэдэг дээр л хүмүүс илүү эсрэг үзэл. Тэрийг наадам тооцох уу эсвэл тэр одоо Монголын залуучуудын холбооны 100 жилийн ийм одоо нэг холбооны наадам байсан. За энэ дээр нэг ийм юм байгаад байгаа. Бүх гэдэг бол сая сайн зэрэг гишүүний эзнэр 2003 оны хуулиа 3 оны хуулиар одоо зохион байгуулагдаад ирж байгаа зүйлүүд ерөөсөө биш юм байна. Одоо магадгүй 14 жилийн дараа анхны даншиг наадам хийсэн 400 жилийн түүх наадам юу болох гээд шүү дээ. Ой болох гээд. 1640 онд өндөр гэгэнийг залгаад анхны даншиг наадам. Түүнээс хойш ингээд жил болгоно энэ одоо их улсын гол улмд дээр байсан улс наадам хийгээ явсан байдаг. Тэгээд одоо 1805 оноос хойших бүхийн оноо данс морины ихмөр азарганы бүр оноо данс ингээд үлдэж ирсэн байгаа байхгүй. Энэ бол их чухал түүх байгаа. Аль ч одоо дэлхий дээр ингээд нэг 8-9 орн бол үндсэн бүхийн орн, бүхийн одоо уламжлалтай орн гэж явагддаг. Сүүлд бол яг дундад Азийн олон орнууд ингээд бүх гаргаж байна л да. Энэ улс орнууд чинь бүх гэдэг өөрийнхөө үндэсний өв соёл гэдэг юм ингээ улам түгээн дэлгэрүүлээд хахад бидний зүгээс бас ингээ нэг хумих асуудал ороод байгаа зүйл байгаад байгаа. Сая гишүүний хэлдэг энэ том утгаараа юмыг ерөөсө харах гэдэг зүйлийг бид ингээ орхигдуулаад байгаа учраас энэ их талцж байгаа юм шиг ингээ юмнууд харагдаад байгаа байхгүй юу? Казахстан гэдэг улс одоо жинхнээсээ бол 90 онд байгуулагдсан улс байлаа гэхэд өнөөдөр нь 40 улсын бас тэ ойг тэмдэглээд том ойг тэмдэглээд байж байгаад энэ жил бид нар ингээд энэ их нутаг дээр байгаа хүмүүс ингээд дугаа суугаад байхгүй энэ дээр төрийн тэргүүн зарлиг гаргаад явах боломжтой байна гэдгийг л одоо гишүүд маань оруулаад байгаа зүйл. За дараагийн зүйл нь бол энэ нөхөн олгох байд юм уу ийм зүйл тэр ковид үеийн наадмын цол хизээ нэг өдөр энэ жил биш юм а гэд ингэж орхиж болохгүй юм байна. Хизээ нэг өдөр нөхөж олгогдол явна. Манайхан бол энэ төр засаг солигдол явдаг шүү дээ. Тэгэхээр олгогдох ёстой зүйл олгогдох цаг хугацаанд олгогдвол зөв юм аа л гэдгийг гэж. Энэ дээр нэг эсэргүүцээд байгаа бүх бол бас бага шүү дээ. Бүгдээрээ очиод барилдсан зүйл байгаа даа. Тэгээ би тухайн үед бол бид нэр бас Монголын түүх бас сони юм даа л гэж харж ирсэн байхгүй. 20 онд л наадам зохион байгуулагдаж байгаагүй. Тэр нь бол одоо нөгөө гамин цэрэг орж ирээд хүрээг эзлээд энэ чинь одоо зөндөө болон алан дэлан болвол ингээ явжсэн чил. За 39 он наадам зохион байгуулагдажсэн байна. 45 онд болж ирсэн байна. Ингээл наадам тасрахгүй явж ил байсан зүйл байгаа. Тэгээ тухайн үед бол одоо баяр наадам зохион байгуулах хорооноос хөдлөөдгийн цаад талбайг бас цаана нь хий. Нэг таалтын сайн цаана нь хийя гэдэг ингээд тэрнээс залуучдын холбоо гэдэг байгууллага энийг санаачлаад хийсэн зүйл биш байхгүй юу? Харин тэр үед Монголын залуучдын байгууллага гэдэг их айл 1921 онд бас үүссэн байгаа юм. Нэг бас үүсгэж болохгүй тийм. Тэгээд энэ дээр ингээд давхцал болгоод ингээд хийсэн. Зарим нэг гишүүдийн хэлж байгаа шиг тэр асарт хэн суух гэдэг бол ерөөс гол биш байхгүй юу? Нэгэнт л ковид үеийн хууль журам үйлчилж байсан учраас хүн болгоом тэдэн метрийн зайтай байгаараа бүхчүүдийг өглөө болгон 2 өдөр болоход нь шинжилгээнд хамруулаарай л гэдэг зүйлийг хэлж ирсэн. Бүхийн одоо энэ түрүүний хэлдэг 400 жил явагдаад ирсэн энэ ам авах, цол дуудах гэдэг зүйлүүдээ хийгээрэй гэдэгсэн. Тэгэхээр юус юмыг энэ 2003 оноос хойш дүгнж ингэж болохгүй зүйл байгаад байгаа. Тэгээ яг хуульчлагдсан цаг үеийг хэлж байгаа. Хуульчлагдсан цаг үеэр ингээд төр төсний заншлаараа явжсэн шүү дээ. Тэгэхээр төр төсний заншлаараа явж исэн юм дээр чинь гомдол санал ингээд гараад идэг юм байна л. Түрүүний таны хэлдэг 1995 онд өндөр гэгэний том ойг хийсэн байна. Бас л бүхчүүд бүгд барилдсан байж байна. 1990 онд засгийн тогтоолоор нуус төвчөөний ой гэдэг ингээд хийж исэн. Энэ зүйлүүдийг ингээд том утгаар нь харах юм бол хийж явах хэрэгтэй юм байл. Магадгүй бид нэр 90 онд энэ нуус төвчөөний ойг хийгээгүй байсан бол хин нэг одоо хөрш орон хийгээд явхад сүүлд нь ингээд нөгөө мөнхгийн санах хойноо гэдэг шиг зүйл бол. Өндөр гэгийн гэдэг хүний ойг бас хийгээд явж исэн.
зөв байгаад байгаа байхгүй. Одоо ингээд энэ өнцгөөс ингээд өнөөдрийн байдлаас ингээд харахаар тэгэхээр энд ингээд цоллуудыг өвгөнгүүтээ энэ Монголын түүхэнд ерөөсө гарч байгаагүй бас зүйл байхгүй. Сарын дараа өмнөхөө аваад ирээчээ гэж хэлээд ингээд аваа явцдаг ийм тэгэнгүүтээ нөгөө өгчүүд нь бурхан болох нь олон бүх бурхан боллоо. Тэгэл ганц хэлдэг юм л энэ байсан байхгүй. Ингээд яагаад ингэдэг юм бэ? 90 оных нь байгаад идэг. Нуус төвч юуных нь өндөр гэгэний 95 оных байхгүй жишээтэй. Тэгээд ийм зүйлүүдээс ингээд хүн хүндэл саналтай байгаад идэг. Тэгэхээр энэ дээр ингээд хууль маргаана таслаа. Тий, хууль одоо шинжилгээнд хариулагдж байгаа бол хүний эрх зүйн байдлыг дордуулахгүй энэ гишүүд маань энийг бариад ингээд өргөн бариад явж байгаа. Энэ дээр ерөөсөө буруу зүйл ерөөсөө байхгүй. Одоо яг эд барилдж байгаа бүхчүүдээс ер нь ингээд санал асуулаа ингээд санал гэдэг юм уу юм ингээд авсан болоо. Одоо ингээд нэг юм бүхний барилдаан заримдаа эхлэхдээ хин зүүнээ магнаалах уу, хин баруунаа магнаалах уу гэл ингээд бас маргаан гардаг штеп. Тэрэн шиг одоо жишээлбэл Батүлзээ цааны хувьд ингээд цолоо нөхөж аваад ингэх юм бол одоо сая нөгөө нэг ид одоо Арслангууд Орхон баяр Батмагны эдрийг дээр зогсох болно тий. Тэгээд тэгж болохгүй шүү. Энэ бол ингээд нэг гишүүний хүний үгээр ч юм уу тий. Нөгөө хүн хэний үгээр ярьж байгаа гэж бид нараас мэдэхгүй байхгүй юу. Тэгэхээр энэ дээр ингээд маш сайн цензуртэй бодож явах хэрэгтэй юм байгаад байгаа. Тухайн үеийн наадам бол барилдах одоо ямар нэг байдлаар зөрчил үүсээд эрхэнд хасагдсан 2 3 бүхөөс бусд нь бүгд барилдсан. Бүх том цолтой аймаг орон нутгийнхан бүгдээрээ ингээд барилдсан. Тэгээ бид хэд бас түрүүний нөгөө ярианд орхичиж 1921 онд 2 удаа наадам болж ирсэн билээ. Ардын хувьсгал ялаад Алтан буулаг дээр тэнд наадам болоод энэ Салдаат Маах урт гэдэг юм уу да. Энд бас нэг ардын хувьсгал ялсан гээд 2 наадам хийж ирсэн билээ. Тэгээд тухайн үедээ манай одоо баяр наадам зохион байгуулах орооны дарга за засгийн газрын зарим гишүүд маань ярьж байгаад Сэлэнг аймагт ковидын үед гэдэгт л болчиход байгаа байхгүй. Сэлэнг аймагт хийх үү гэдэг. Сэлэнг аймгийн засаг дарга оргил даргатай тэр үед холбогдож бас биднээс ярьж ирсэн. Оргил даргатай холбогдоод ярихад ачааллын нараа дийлэхгүй болов нөгөө том наадам авахаас гэд. Тэгээ хөдлөө удгийн худаг дээр бүхий талбайгаас нэг 2 км-ийн цаана нэг таалтын үйл ажиллагааны явъя. Ингээд явагтаад явсан зүйл байхгүй. Тэрнээс биш одоо нэг өдөрлөг шиг юм хийчээд тэрийг ингээ гişүүд өргөн бариад яваад байгаа зүйл. Гэхдээ тэр наадмаар одоо жишээлбэл 512 бүх барилджээ. За барилдсан бүхчүүдэд ковид онцгой нөхцөл байсан тийм үү? Дэлхийд даяар халдвартай өвчин гарсан. Яах вэ гэдээ эргэлзээтэй байсан. Тэгэхээр энэ удаад ингээд барилдсан бүхийн цолыг дараа нөхөж олгоно. Эсвэл ингээд явна гэдэг ч юм уу. Тухайн үед яг ямар яриа явж исэн юм бол. За би харин түрүү хэлээд байгаа нь тэр байхгүй юу? Энэ төрт уламжлалаараа тасалдуулахгүй гэдэг юм. Энийгээрээ нэгдүгээр тасалдуулахгүй явах нь зөв хэрэг юм байна гэдэг дээр нэгдсэн байна. Тэр үеийн одоо төрийн удирдлагад байгаа хүмүүс нэгдээд тэгээд энэ зөвшөөрлөнд өгсөн байхгүй юу? Зөвшөөрөл өгөхгүй бол тэнд цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллагынхаа ажиллаж байгаа. Онцгой байдал ажиллаж байгаа. Тэрийг чи очиж үзье гэсэн зөндөө олон хүмүүс байсан. Мөн 21 оны юу байгаа тэр чинь засгийн газар байгуулагдсан 100 хоногийн өдөр 8 сарын 17-нд давхцаж байгаа. Тэгээ засгийн газраас хүртэл бидэнд санал тавьж ирсэн байхгүй. Засгийн газрын 100 хоногийнхоо тайлан ингээд тавих гэтэл тэр 2 дахь өдрийн өглөө аймаг орон нутаг бүгдээрээ төрийн албан хаагч нар нөгөө наадмаа 9 цагаас үзнэ гэдэг ингээд суугаад энэ хойшоо урагшаа болох боломж байгаа юу гэтэл ярьж явсан зүйл байгаа. Тэгэхээр бидэнд тавьсан юм бол дараа энэ цолны асуудал яригдаад явхад дүрм журм уламжилж ирсэн түүхэн одоо уламжлуудаа алдагдуулахгүйгээр энийг зохион байгуулаарай гэдэг зүйлийг ингээд хэлсэн. Би энэ нэг зүйл бас хэлчмээр байгаа. Тэгээд яг зөвхөн залуучуудын холбооны гэдгийг тодтогдоод байлаа. Яг нарийн минь авч үзвэл бас залуучуудын холбооны үүсгэн байгуулагдсан тэр хойноосоо гадна. За Монголын үндэсний бүхий холбоо өөрийнх нь одоо үүсгэн байгуулсан 30 жилийн Генсийн наманд одоо Монгол бүхийг одоо бүртгүүлсний 10 жилийн болж исэн ийм зүйл байгаа. Тэгээд яг хоо ерөн зүгээр ковидын цаг үе сэтгэл зүйн асуудал нийтээрээ ч хүнд байсан. Таашгүй л үү. Тэгээ new normal буюу шинэ хэвийн байдал руу яаж орох уу гэдэг шийдэлт хийгээл бид ичингээл бүхэл одоо асуудал дээр одоо сэтгэл зүйг болоод олон нийтэд зөв ойлгуулах ийм алхмууд ингээ хийгээ явжсэн шүү дээ. Энд дээр ч гэсэн угаасаа ингээ гэртээ маш их хөлөөрөнд байсан хүмүүс стресстэй байсан. Яхаарахгүй энэ баяр наадмыг тасалтуулж үзээгүй. Ерөөсөө энд чинь нийтээрээ бас шоконд орсон шүү дээ. Тэр нөв наадмаас болоод. Тэгэхээр энэ зүйлүүдийг л одоо бас тий харзнаж бас нэгдүгээрт явсан юм байлээ. За хоёрдугаарт яг гоо дээр манай ингээд сэтгүүлч нар бас зарим зүйлүүдийг ч юм уу олон нийтийн тэр постыг харж битээ ингэж хөндөчөө гэж үзэж байгаа. Жишээ нь
яг зүгээр Батүлзий зүгээр энэ хуулийн дагуу зүгээр авлаа гэж тооцоо тийм үү өглөө гэж тооцоод жишээ нь Орхонбаяр Арслан Марслангийн дээр гарна гэж байхгүй шүү дээ. Орхонбаяр ч одоо нэг удаа 9 давцсан, нэг удаа 8 давцсан. Энэ чи 90-ийн үед ингээд амжилтууд нь энэ хүмүүсүүдийн чи 90-ийг тогтоодог болохоос биш одоо он дистралаар явдаг гэдэг биш байхгүй. Тэгэхээр ингээд Орхонбаярын өвч юм уу ингээд яг хэд барилдаж байгаа залуучуудаас Бямбатан Арслан дэмжсэн байлээ. Би өөрөө 3-5-нд нуус юм аа. Цол болгоно гэж яваад очил барилдсан 3-5-нд дууссан. За би аваргуудын нэрмжлэл барилдаан дээр очиж одоо энэ аваргуудад танилцуулсан. Яг одоо юу гэдэм бүр ингээд эсрүүцэж байгаа аваргууд байгаагүй. Бүр харин дэмжиж за энийг шийдэх ёстой шүү гэсэн аваргууд бол Батэрдаа аварга байсан. Гаас ухаад Дархаа аварга байсан. Дархаа аварга 2 том цолтой хүн бол энийг шийдэх ёстой шүү. За ингээд энэ бүхийн одоо түүхэнд байдаг энэ хард толбыг мухарлчаараа гэдэг зүйлийг хэлжсэн. За эд барилдаж байгаа сангаа аварга орж ирээд яг барилдаантай байсан л да. Тэр надад аваргуудын нэмшүүлэлд өөрөөч төрүүлсэн. Тэгээд одоо надаас бас ам асуугаал энэ ингээд нэг юм байнгын юм нэг явах юм. Тэгэл өнөөдөр жишээ нь зарим гişүүд хэлээд бахархалгүй халдлаа гэд. Яг үндэ хэлэхэд бид энийг чи өөрөө эргээд бус дорны зүйл хүчний бодоод алдаад шүү дээ. Зүгээр л хил даваал нэг Өвөр Монголын Ашаа аймагт 1024 бүх барилдаж шүү дээ. Тэгээ бидэд ингээд нэг юм олон нийтийг нэг юм төөрөгдүүлэх гэдэг юм уу. За дээрэс нь яг зүгээр энэ төрч төсний уламжлалт талаас илүү цэгцтэй болоод наадмаар цолоолгоод явж байгаа болохоос биш өмнөх энэ уламжлалаар тэр тойргийн барилдаан. Тойргийн барилдаан гэдэг чинь дандаа нөгөө шилдэг бүхүүд те ингээд хүрлцэж ирээд барилддаг тойргийн барилдаанаас цолоолгож ирсэн байна. Засгийн газрын тогтоолоор барилдуулж байгаа нуус товчооч гэдэг юм уу. Нуус товчны 750 жил хинтийн хөдөө харал дээр ирэхэд барилдаад цолоолгож илвэсэн. Манай Батэрдаа аврагчин тэргээр цол ахиад дарахаа оруулсан. Гих зэрэг байхгүй. Тэгэхээр бас таад маань бас зөв ойлгоорой. Тэрнээс биш энэ нэг зүйлүүдийг нэг ингээ шинээр гаргаж ирээл иргэдийг бас ингээ төөрөлдүүлээд байж болохгүй. Ийм уламжлал байна. Өчигдрийн нөгөө хилц хэсгээр гişүүдийн нөгөө нэг хилээд яриад байсан юм. Тийм тодорхой хэмжээний бүх сонирхдаг, бүх мэддэг ч гэдэг юм уу бүхчүүд өөр өөрсдийнхэн байр суурийг ч бас саяны өнгөрсөн өдрүүдэд илэрхийллээ шүү дээ. Сая одоо цол олгоход амжилтаараа уг нь бол ирэмблэгдээ явдаг. Тэр гэхдээ нөгөө цолыг олгосон бичиг баримттай холбоотой маргаан өнгөрсөн хугацаанд байсан уу гэвэл байсан. Одоо жишээлбэл Өсөх баяр аварга, Аас ухад аварга тий. Хоёулаа цолны энэ бичиг баримтын олгосон он цаг дараалттай холбоотойгоор маргаан одоо аль нь зөвнэ магналах аль нь маруунаа гэл ингээл жил болгон л өрнөдөг. Жил болгон л бүх сонирхолд маргаан эсгүй юм ийм одоо энэ дээр жишээлбэл дахиад яах вэ гэдэг асуудал бас анхаарал татаад байгаа юм л та. Дунд ингээ ийм асуулт гарч ирдэг байгаа байхгүй. За одоо ингээд цолоо нөхөд олгочих юм бол ингээд нөгөө амжилтаараа ингээд одоо он цаг хугацаагаараа нөхөд олгочих юм бол төрүүлээд одоо арслан болсон гэдэг утгаараа тэрүүгээрээ явах. Одоо яг Өсөх баяр аварга төрүүлээд авсан гэдэг утгаараа төрүүлж ам авах юм байна. Эсвэл одоо ингээд нөгөө нэг дараа 100-101 жил гэх ингээд ингээд та бүхэн манаас шүүлтүртэй хандах хэрэгтэй. 21 оны наадмын цолыг олголоо гэхэд 22 он руу 23 он руу халдах асуудал өөр огт байхгүй. Энийг яг одоо хуулийн дээр тусгацсан байж байгаа шүү дээ. Энэ Монгол Бүхий холбооны болоод засгийн газрын тогтоолоор дүрмээр явдаг байхгүй. Ингээ хартаа мэдхгүй юмыг мэддэг юм шиг ингэж олон нийтэд ингэж буруу мэдээллийг өгдөг маш олон одоо хүмүүс байна. Бидэд ингээд бахархал өв соёл гэдэг байдаг боловч энийгээ сурчлан таниулах ажил муу байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ энийг нөгөө зохион байгуулалтаа өөр одоо зөвлөм хүчний бодлогод орж ирээд болон хэрүүл болгоод байгаа байхгүй. Гэтэл яг мэрэгжлийн холбооноос нь асууж чадахгүй. Жишээ нь одоо яг үндэсний бүхий холбоотой чинь Дархаа аварга дээр л төрүүлж үрсэн онцол оноороо буюу ингэж өөрчлөгддөггүй ирэмбэр явдаг бол бусад цолооч бүгд амжилтаараа байхгүй. Жишээ нь одоо Орхонбаяр Арслагийн дээр Батүлзийг гарах ямар ч боломж байхгүй. Батүлзий өөрөө 7-д авч ирсэн санагдаад байна. Тэрнээс биш 8-д авч байгаагүй. Тэгэхээр Орхонбаярын дээр гарах ямар ч үндэс байхгүй. Орхонбаяр чи өөрөө бас одоо хэд хүчтэй яваа залуу Арслан маань 9-д авч ирсэн, 8-д авч ирсэн. Өшөө чи хэд шиг өрчлээ ийм байхгүй. За ингээ яг мэдээж Батүлзий зүгээр байлаа гэхэд зүгээр Бямбатан за манай Батмагна энэ ч бас Батүлзийгээ одоо цөөхөн жил барилж байгаа ч шүгэрж байгаа тоон ч арай бага байгаа учраас яагааргүй энэ хоёр арслантай бол энэ би асуудал яригдчихлээ. Бусдаар одоо ингээд нөгөө урагшлуулж аваачаа дээш доош болгоод ингээд хожигнуулаад байх. Би яг энэ дээр эмзэглээд байгаа нэг зүйл байгаа. Яг наад баст. Энийг нэг хандлт авах жижиг ийм сайтууд гаргаж ирээд энэ зүгээр бичиг баримтын засварлал байна. Яг үндэ хэлэхэд засгийн газрын тогтоолоор хойшлуулсан гэж байгаа боловч хууль 22 онд гараад энийг чинь тооцсон байхгүй. Тэгэхээр хууль хүчинтэй юу засгийн газрын тогтоол. Дараа нь чинь 100 жилд нь тэр тооцоод 101 жилийнх нь хангаа авах байж яг ингээд тодруулаад явчихал нэг эд зүгээр бичиг баримтын үед. А хоёрдугаар би бас нэг хэмжиглээд байгаа. Одоо ингээд энэ хиймэл оюун гэдэг нэг зүйл их
одоо заримдаа ч хэрэг болохыг заримдаа ч амар. Өөрсдийнхөө одоо өв соёл болсон энэ зүйлүүдийг ингэж бүр доромжилж видео шторкууд хийгээл цацаал дэрийгээ шеэрлээл баярлцгаагаал бүр ямар хэрэгтэй. Би одоо тэр Амгаланбаатар гишүүний тэр хууль бол бас энэ элементүүдийг оруулаад тэгтээ баяр наадмын хөтөлбөрт байж болохгүй тусдаа хийж болно шүү дээ. Яг нь гэтэл ингээд ямар сайжруулж бүх зүйлийг зорилготой биш гэнэ. Ингээл хүмүүсүүдийг албаар ингээд нэг бүр үндэсний соёл бахархлаар ингээд бүр үзий ядуулах гэж байгаа бүр ингээд муу хэлүүлэх гэж байгаа юм шиг постууд шторкууд оруулаад видеонууд хийж цацаад энэ бол ард түмээ олон нийтэд залуучуудаа бас энэ Монгол хүн одоо хүний сэтгэдэг зүйл биш шүү. Энэ өв соёл руугаа ингэж бас халтаж мэдээж буруу зөрүүтэй бодлогын үед буруу байсан байж болно. Гэхдээ ингэж бас хандаж олон нийтэд бас сэтгэл төрүүлж болохгүй л гэж би зүгээр хэлмээр хариуцлагатай баймаар. Одоо тэгээд 1024 бүх барилдаг болвол наадмын өдрүүд сунах уу? Угаасаа хуйлттай шүү дээ. Манай баяр наадмын асуудал сүлдээ хойчлогдоо 6 өдөр амардаг болсон. Баяр наадмын өдрүүдийг яг хөө зүгээр ийм л юм билээ. Зөв 2006 оны наадмыг одоо Монголоор тодруулж хэлнэ. Ер нь 3 өдөр бүх барилдад яг бас л бөхчөөч одоо өөртөө бас ядралт багтаа, дээрээс нь бэртэл хэмтэл багтаа үзүүштэй. Гол хурдтай идэвчтэй залхаадгүй. Тэгэхээр ийм сайхан л болд юм билээ. Тэгээ би бас боддог байхгүй. Наадмыг нөгөө өөрөө салбар орны зохицуулагч байсан. 12 цаг болох гээд 10 дараагийн өдөр рүү шилжих гээд байдаг. Бас ингээд шин болоод үзэгчид гарч явах гад байдаг. Ингээл ийм юмнуудаас бодохоор уг нь 3 өдөр сайхан уужууд 50 хийгээд наадмын орой бараг 6-7 гээд дуусчвал сайхан гэр бүлэрээ бөхөө ирээд наадмаа яагаад ах дүү нарын бас уулзалтын цаг гоё болно шүү дээ. Тэгээд ийм л байгаасаа энэ наадмын гоё нэг тийм өргөн дэлгэр гэр бүлийн тийм ах дүүсийн баяр болгож одоо тий Монгол төвний бахархлын баяр болгосоо л гэж одоо бас боддог. Нөгөө талдаа нөгөө бас нэг ийм маргаан давуулаад ирсэн нь эрх зүйн харилцааны хувьд яг төрөмс байгууллага байгуулсан зохион байгуулсан шүү дээ. Гэтэл одоо энийг ерөнхийлөгч төрийн тэргүүн зарлиг гаргаа төрийн цол болгоно гэж юу байсан бэ гэдэг юм бас ингээл яваад л байх юм тий. Тэр өнтгөөс нь битгий бас сандаараа. Яг үндэ хэлгээд одоо үндэсний бүхий маргаадаагийн зөв ойлгуулах гал асар үндэсний бүхий холбоо гэдэг бас одоо төрийн бас байгууллага энэ баяр наадмыг зохион байгуулалтад оролцоо явуулдаг. Зохион байгуулалтын бараг одоо 80% хариуцж явж байгаа шүү дээ. А бидэд бол төр төснийхөө уламжлал талаасаа гаргадаг зарлиг шийдвэр ерөнхийлөгчд уламжлах шийдвэрээ л дэше өргөн барьдаг. Тэгэхээр нөгөө иргэд олон нийт маань юмыг нэг үүсгэхийн тулд биш. Эн чинь ингээд одоо бас л ийм зүйл. Тэгээ би яг энэ дээр мэдээж хууль батлагдаагүй байна. Дөнгөж хилцсэхээ. За одоо бас энэ асуудал одоо наадам руугаа тулаад ирэхээр нөгөө хууль тогтоомжийн хууль болон улсын хурлын тухай хуулиар төрийн мэдээ сэтгүүл хэвлэг дээр ердийн журмаар хэрэгжих хугацаа энэ болох нь үгүй сайн мэдэхгүй байна. Бүр одоо хил амнаг гадаг бол дараагийн одоо тий энэ наадам дээр энэ цолны үйлчлэл байдгүй мага дараа тий ингэдэг ч юм уу эрен бидэнд оруулна гэх юм уу. Ийм байдлаар зүгээр мухарлчаасаа л гэж зүгээр хувьдталтаа зүгээр боддог. За бас нэг юм. Одоо энэ хуультай холбоотойгоор зөвхөн бүхтэй холбоотой гэхгүй сур харваатай холбоотой асуудал бас хөндөгдөд тах шиг байна. За ковидын үеийн энэ одоо наадамаар тий сур харвааг бас яг зохион байгуулах одоо бэлтгэл хангагдаад харваачт маань бэлтгэлдээ гараад ингэ явж идэл боллоо гэдэг ийм мэдээлэл гараад бүгдээрээ галаасаа буугаад бэлтгэлээсээ буугаад явцсан гэдэг ийм мэдээллийг өгсөн. Тэгэхээр цөөхөн хэдэн хүмүүс зүгээр энэ одоо залуучуудын холбооны наадам юм байна. За тэнд мэдээж сумаа тавих нь тавьж байгаа юм байна гэдэг ийм байдлаар одоо хандаад ихэнх харваачт маань сумаа тавьж оролцоогүй юм байна. За тэгэнгүүт энийг одоо дахиад нөхөх үү, яах уу, нөхөл яах вэ гэдэг энэ асуудал дээр бас харваачтын хувьд маргаан давуулаад байгаа юм байна. Тэгэхээр хуулийн дээр одоо энэ асуудал юу гэж тусгагдж байгаа юм бол мэргэжлийн холбоо нь бас ямар байр суурь илэрхийлж байгаа. Санал өгсөн болоо мэргэжлийн холбооны хүмүүс намайг хуулийн төслийг өргөн барьсан байна. Хандсан байл. Тэгээ би одоо нэгэнт өргөн барьсан учраас миний эрх хэмжээний асуудал биш байхгүй. Тэгэхээр асуудлуудаа Монгол улсын шадар сайтад хандж болно. Баяр наадмын зохион байгуулах хорооны дарга хийдэг номтой 2 сайт руу хандах хэрэгтэй. За спортын сайттай. Тэгэхээр мэргэжлийн холбоо нь өөрсдөө бас одоо эрх хашааг янз бүрийн байдаг бол төрийн одоо байгууллагын институцээр харьцах хэрэгтэй байхгүй. А би бол одоо надад байсан судалгаа энэ бүх зүйлүүдээрээ үндэслээ. За яг нь ер нь зүгээр 1 сарын 13-ны өдөр шинэ үндсэн хуулийн одоо айн барилдаан дээр манай төрийн одоо өндөрлөг улсын хурлын дараа нэр бүхий гишүүд бид нар бүх өтсөө. Энэ дээр ингээд бөхчүүд яг энэ асуудлыг дахиж хөндөж гаргаж тавьсан. Шүүгэрсэн бөхчүүд хөндсөн. Тэгээд энэ асуудлыг бас тэнд сууж исэн гişүүд за шийдье гэгээд за миний биеэл зүгээр ингээд манлайлаад явсан.
Түүнээс биш биеийнх одоо энэ асуудлыг шууд ингээл нэг шүүрж аваад байгаа даа биш. Энд чинь олон жил яригдаад гişүүд хүртэл шийдэж яа гэдэг байдлаар хэн санаачлах явсан. Тэгэхээр сурын холбооныхондоо хэлэхэд яг энэ хуулийн үзлөөрөлтөөр тусагдаг учраас би одоо хариулт өгөх боломжгүй байхгүй. Тэгэхээр эн чинь энэ зүйл дээр нь одоо асуудал байлаа гэхэд дээр нь энэ асуудлыг хариуцдаг бүхэл бүтэн сайд байж шít. Шадар сайд гэдэг. Ийшээгээ л хандах хэрэгтэй шүү дээ. Тийм мэржлийн холбоод өөрөө энэ дээр санаачлагтай байх нь чухал ах тий. Тэгэхээр одоо би хэлж чадахгүй тий. 20 онд бид чинь бас нэг ковид гээд наадмын чинь нэг 2 хоогаад хийсэн байдаг. 13 дугаар 100 гээд эндээс нэг 80 км газар хүмүүс үзэгч байхгүйгээр морь сур бүх сур хоёр хөөдлөө удагт урд морины уралдаан ингээд болоод явсан. За 21 онд тэр 6 сарын 19 баха нэг засгийн газрын тогтоолоос жоон буруу тогтоол гарцсан. Одоо ингээд хараад байхад Сум аймгийн ковидын халдвар дархалтыг одоо нэмэгдүүлэхгүй тулд Сум аймгийн наадмыг хориглоно гэдэг. Тэгэнгүүт нөгөө Сум аймаг дээр харавдаг сурч чинь 2-3 мянган хүн Улаанбаатар хотод ингээ хийнэ гэд хийнгүүтээ 7 сарын 1-ний орой наадам хийгээ цуцлаа гэд ингээ тэр сурчдыг чинь бөөгнүүлсэн байсан сурчдыг бас ийм үнд байдалд оруулсан байхгүй юу. 7 сарын 1-ээс 8 сарын 17 хүртэл одоо 45-6 хоногийн хугацаа байна шүү дээ. Энэ дээр бол бүхий холбоо түрүүний битэрийн хэлдэг шиг алтан бологт хийх үү, хөдлөөд хийх үү, стадионд хийх нь амар байна гэдэг ингээд бид нэр бас бүхэл одоо арга боломжийг илэрхийлж явсан. Энэ дээр манай энэ 21 аймагт барилдах аймгийн цолтой, сумын цолтой бүгчүүд үндэсний бүхий болоод маш их хүсэлтэй байсан. Аймгийнхаа наадмыг бүхэн барилдааныг ингээ хийчихье. Аймаг орон нутгийн хүмүүст үзэх харах юм юу ч байхгүй ийм түрүүний гишүүний хэлдэг шиг ийм нэг стресстэй үе байсан байхгүй. Энийг аймгийн дарганаас шилжижсэн. Тэгээд бид нэр амар сайхан сайд шинэ шадар сайд байсан. Онцгой улсын онцгой комиссийн дарга байсан. Амар сайхан сайдтай хэлээд аймгийн наадмын бүхэн барилдааны аймгийн онцгой комисс, аймгийн засаг дарганы тамга газар, аймгийн үндэсний бүхэн холбооны салбар холбоо хамтраад хийя гэдэг ингээд тогтоох шийдвэрээр хийлгэсэн шүү дээ. За дараа нь бас аргагүй юм хэлсэн. Сумын одоо нөгөө бүгчүүд маань сумандаа барилдаан энэ ковидын үеийн 4 журмын дагуу ингээ хийчихээ шинжилгээ мэдлэгээ өгөө. Бас л хүсэлт ингээл 7 сарын 11-ээс хойш үндэсний бүхэн холбоонд бол маш их хүсэлт ирсэн байхгүй. Сумуудаа, сумын дарганараас ингээд. Тэгээд үүнийхээ дагуу сумынхаа наадмууд нь бас ингээд барилдаан хийгдээд явсан байгаа даа. Тэгэхээр чи үндэсний бүхэн холбоо болохоор нөгөө хоёр холбоогоо бодох юм бол 21 аймаг салбартай 330 сумын зөвлөлттэй учраас харьцангуй одоо бүтцэн энэ доктортой мэдээлэл сайн солилцдог ийм зүйл байгаад байгаа. Тэгээ саяны гишүүний хэлдэг шиг одоо эрх бүхий хүмүүст нь албаны хүмүүст хандаад явахд энэ ч бас болохгүй зүйл байгаад байгаа юм л да. Тогтоол шийдвэр чинь бол ингээд 100% бас зөв гараад ахгүй гэдгийг л та хэд маань сайн ойлгож явах хэрэгтэй. Тийм засгийн газрын тогтоол чинь. Тийм. Тэгээд та хэд бодохгүй ковидын цар тахал ихтэй байна. 21 аймаг сумын наадмыг хориглоод бүгдийг хотод хийнэ гэхлээрээ сурч чинь одоо тэр хэдэн мянга болох нь бас аргагүй зүйл байгаад байгаа. Харин тал талдаа 20 он шиг хийчихвэл бас хэлэхгүй байх байжээ гэж харддаг. Гэхдээ ер нь одоо сүүлийн үед бүх сонирхчдын тоо бүх үзэгчдийн тоо ч гэсэн улам их нэмэгдээл байна те. Залуучууд ч гэсэн мөхөө их хөндлөж хайрлж ингэдэг болж байна. Гэхдээ ер нь энэ үндэсний бүхий барилдааныг уламжлалыг ингээд яаж хадгалах уу? За орчин үеийнхээ энэ хөгжилтөө бас яаж уялдуулж авч явах вэ гэдэг ийм асуудлыг бүхчүүд өөрсдөө ч гэсэн бас яриад хөндөд тах шиг байна. Энэ дээр холбооны тэргүүний хувьд та ямар байр суурьтай байна? Одоо сая жишээлбэл нөгөө Орхон баяр авраг энтрийн оролцсон тэр олон улсын юу энтрээр харахад гадныхан бол бас манай бүхийг одоо их сонирхдаг болж байна. Энэ мэтчлэнгээр яаж хөгжүүлэх үү? Энэ асуудлыг яаж нээлттэй хэвээр одоо үндэсний баяр наадмаас салгаж ингэж хөгжүүлэх вэ гэдэг. Энэ ч одоо цаг үргэлжлэл биднээс нэг ярьдаг сэдв байхгүй. Сэттэй ямар байх ёстой юм бэ? 20 жил 30 жилийн хугацааны дараа ер нь ямар байх юм бэ? Тэгээ хамгийн гол нэг үндсэн юм бол энэ уламжилж ирсэн юм нь бас төлхөө байх ёстой шүү гэдэг юм аа бол одоо гишүүдтэйгээ хүртэл бид чинь уулзаад ярьдаг байхгүй. Энэ чинь зөвхөн нэг жилийн наадам юм уу, өмнөх жилийн юм татаж аваад байгаа биш юм байгаа. Ярилцдаг юм сайхан яриа хөөрөө санал гаргадаг байхгүй. Тэгээ ерөөсөө үндсэн зарчим бол энэ олон зуунаас уламжлаад ирсэн энэ уламжлал бол одоо зөв зүйтэй зөв шүү. Энийг алдагдуулахгүй байх хэрэгтэй. Таны хэлдэг шиг хит хөгжүүлье гэдэг юм уу одоо нөгөө бид нар жинтэй барилдаан болгож үзлээ л дээ. Оюутнуудын барилдаан гэдээ бас хөөрхөн бас болж байгаа.
Гэхдээ тэр зохих хэмжээнд байх хэрэгтэй. Тий 70 хэлтэй бүхчүүд барилддаг, 80-тай залуучууд барилддаг. За олон улсын тэмцээн зохион байгуулах хэрэгтэй. Энийг харин ямар хэм хэмжээнд явах вэ? Дэлхийд даяар дэлхийд даяар энэ үндэсний спортууд яаж зөв хөгжиж байна гэдээ ингээ харахаар арай зөв сайн явж байгаа нь хүмүүс нь ч суртахуунтай юм байна. Эдийн засгийн чадамж нь сайн юм байна. Суммагийн холбоо гэж байдаг байхгүй юу? Суммагийн холбоо гэдэг байдаг. Сонирхчдын суммагийн холбоо гэдэг дэлхийд бас байдаг. Бразилд юм уу, болцсон ингээд энэ тэнд дэлхийн аваргыг хийдэг. Цөөн хэмжээний одоо суммагийн холбоос нь хүмүүс очиод ч юм уу ингээд оролцоод зохион байгуулалт ингээд явдаг зүйлүүд байгаа даа. Тэгэхээр ийм зүйлийг бас хийж болох юм байна гэдэг. Тэрнээс биш нөгөө хит хэлбигээд одоо жишээл өвөр Монгол бөхөрч нэг эмэгтэй бүхэн барилдаад ингээд явж штэ тий. Тим юм бол бас Монгол бөхөд бол байж болохгүй зүйл гэдэг дээр бол бид нэр санд нэгдээд ингээд. Яг энэ дээр би зөвхөн бас хувийнхаа байр суурийг хэлье гэж бодож байна. Одоо маглаа тэр хүн шиг бас яг бүх хүн биш. Гэхдээ яг үзэгчийн үгээр хараад байхаар бидэд бас энэ уламжлалын төлөө түгээн дэлгэрүүлж бас энэ яг хадгалах тэр хэмжээстэй хэм хэмжээг аваад бас жоохон зөв бодолтой байх хэрэгтэй. Их одоо бид чинь нэг юм жалганы одоо хэмжээнд бас юм бодоод байна. Жишээ нь сумуудаар ингээд улс орнуудаас бүхчүүдийг аваад эзэн хааны цомын төлөө, Японы эзэн хааны цомын төлөө барилдаад Японы тусгай тогтнолтой харилцан юм алга. Манайх ингээд Монгол элэг нэгтэй нэг хэдэн одоо угсаатнуудаас буюу туваа өр монголчууд зориод ирэхээр нөгөөдөлөө ялгуурлан гадуурх нэг чигдэг. Тэгээд ингээ болохгүй гэдэг. Энэ зөвлөвчний бодлогоор Монголын ч өөрөө энэ монголчуудын гал голомт буюу энэ одоо уугуул нутаг гэж бидэд чинь омгшоод штэ. Тэгээ нөгөөдөл чинь зөвхөн 2-3 сая 500 мянган монголчууд биш энэ дэлхийн нийтээр 10 сая орчим байна гэдэг ингээд яриа тоостд ярьдаг. Нөгөөдөл нь зориод ирэхээр нөгөөдөлөө хүлээж авах чадваргүй манай бөхчүүд. Тэгэл ерөөсөө ийм сэтгэхгүй тэгэхээр энийг харин яаж зөв болох вэ гэхээр яг маглаа дарга хэлдэг шээ тэр уламжлал тэр дүрм журмаа сайн бариад ийм зүйл байх хэрэгтэй. За хоёрдугаарт яг зүгээр энэ үндэсний бүхийн энэ асуудал дээр би бол бас өв соёл бахархал тусгаар тогтнол энэ одоо бас зүйлүүдийг хадгалж байгаа одоо уламжлалт энэ спорт болчиход байгаа учраас энэ дээр тухайлан төрийн бодлогын хууль хэрэгтэй байна гэж үзэж байгаа. Манай энэ үндэсний спортуудыг гол төлөв ажиад ах юм бол одоо байгаль дэлхийтэйгээ харьцсан дээрэс нь хэрэглэгдэхүүнүүд нь дандаа нөгөө мал аж ахуй бидний одоо суур философитой уйлддаг тэр зүйлүүдтэй холбогдож байгаа учраас хамгаалж өгч юм байна. Энийгээ бид харин хойд цаалын үедээ сурчлан таниулж замагдуу гадаад дотоодын зуучдуудыг татах тийм бас нэг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох ийм зүйл байж болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ер нь бас үндэсний спортын тухай хууль тэгээ энийгээ дагсан морин тойруулгын хуулийн тэр хий гэж байгаа. Яг тойруулга дээр явах юм бол жижиг бэсрэг наадам нь явж идэг тойруулгын тэр хурдтай мэрэгжлийн адуунууд нь уралдаж идэг. Заажууд нь эмнэг хангал сургаж байгааг үздэг. Уугуул тий уурга бугуу шидэж байгаа үзүүлбэрийг үзчихдэг. Энтэл дээрээ Монгол ахуйгаараа хорим найраа хийх болцоотой байдаг. За ийшээ гарангуудаа жижиг морио аял хийх болцоотой. Ийшээ гараад архчуудаас нь имэйл хазаар хүүхдүүдтэй бэлдээд өгөх болцоотой. Ийшээ гараа дээл хувц илгдэг ч юм. Ингээ иж бүрнээрээ ингээд ийм цогцлбор байдлаараа яваад түрүүн жасан маглаа дараа бас ковид үеийн бас зүйлийг хэлж яхад хэл. Ингээд аймагуд цаашдаа ингээд төрийн наадамч гэсэн нэг аймгаараа шилжих зохион байгуулах хэрэгтэй байхгүй. Энийг 22 онд үндэсний их баяр наадмын хуулийг хийхдээ боломжинд нэгд үтсэн. Тэгэхээр ингээд ер нь Улаанбаатар төвлөрөх биш. Тэгэхээр ер нь энэ зөвлөгөө явах хэрэгтэй. Хоёрдугаарт яг энийг нэг жижигээс эхлэсэй гэж бодож байна. Би одоо ингээд уриалмаар байна. Ялангуяа одоо ингээд яах юм бол зэрэгэлдээ 2 сум одоо ер нь бол одоо яг ярих юм бол бас л нэг л хошуу байсан юм шүү дээ. Хамтарч бас наадмаа хийх болцоог нь баяр наадмын хуулиар чиг өгсөн. Илүү ч чанартай болох бах нутаг усны ард иргэж хоорондоо сайхан ингээд танилцах, мэдлцэх. Тэгээд ийм юм руу яах вэ? Манайх тийм одоо ингээд бид өөрсдөх ёстой шүү дээ. Тэгэхээр ийм байна. Тэгээ ингэж ижил энэ одоо зүйлүүдийг чих одоо ингээд нэг юм заавал манай сумын хүүхдэл сумын зам болох ёстой биш. Жижигрээд ийж болохгүй болчихсон. Энэ соёлын зүйл дээр саяны гишүүний хэлдэг чинь битээр одоо хоёулаа бас ярьж ээж саналуудыг их авч ээж яагаад Монгол тургатнууд 22 оны наадам хүртэл одоо 90 оноос арай чөлөөт нийгэм үүсээд ихэд орж барилдаж болдгоо юм байна. Ерөөсөө нөгөө зохицуулт байхгүй. Барилдаж болох юм шиг, болохгүй юм шиг. Тэгээ энэ чинь хуулиндаа оруулаад энэ үнэхээр л их Монгол улсын гал голомт гэж байгаа юм бол тэднээс нь хүрээд иргэдэг. Хүрээд ирэхэд нь улсдаа барилдаг, суманд аймагт барилдаг. Харамсалтай нөгөө яг нөгөө сум аймаг чинь нөгөө хэдийг авдаггүй ч юм уу. Тэгээ яг нэг улсад барилдсан эсвэл Баганга дүүргийн наадам нэг бүх аймгийн заан цол авсан. Тэгээ эн чинь бол ингээд зөв зүйл байхгүй.
хэмжээндээ ингээд явж явах зүйлүүд байгаа. Тэгээд энэ дээр бид нар чинь ингээд юм хит жижигээр хараад түрүүний хэлдэг манай сумын бүх манай суманда төрүүлэгч гэдэг юм уу. Тэгээд энэ чинь одоо жоохон эвлэж нийлэх ёстой цаг үе болсон. Яг гоо та дандаа бүхэл ялагдсан. Ийм юм билээ. Та одоо ингээд туу бүхийн одоо бүх сонирхчид бол сайн мэднэ. Туу бүхийн дүрм ямар байсан. Сүүлийн үед яг гоо манай одоо мангууш тэргүүтээ бас 2000 оны ихэр ирж барилдаад одоо бас л манайхан гочлсаар хагаад бүрлэгсээр гал явуулсан хүмүүс байдаг. Дараа нь бас хэд хэдэн залуучууд ирдэг. Тэгэхээр ийм залуучууд татагдаж очиж тугаа бүхийн дүрм нь илүү ихт одоо манай одоо энэ Монгол бүх шиг дүрмтэй хүмүүс тийм зодог шууд бүх юм ингээ авч шít. Тэр дэлгэрээд явж байгаа байхгүй юу? 90 жилийн дэртэ 100 жилийн дэртэ бидэдээс жоохон салгах тийм ойлголттой байсан бол одоо бид чинь өөрөө энэ Монгол угсаатай юм байна. Энэ юмнуудаасаа гэдэг ингээд зориод ирээд бүх юмнууд нь ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр ийм зүйлүүдээс бид нэр одоо бас монголчууд өөрөө бас уугуул нутгаа захаа сууж байгаа хүмүүс жоох уужуу тайван. Гэхдээ бас нэг мэдээж энэ үе соёл дээр гадна дотны буруу зүйлийг бол халдаж болохгүй байх ёстой. Тэгээ энийг хэдүүлээ бас нэг зөв ойлгохгүй бол ингээд. Энийг одоо хаанаас эхлэх ёстой юм. Одоо ингээд бид бүхчүүд өөрсдөө эсвэл бүхийг одоо ивент итгэж байгаа бүхийг одоо спортын замналд нь бэлдэж байгаа энэ компаниудынх нь удирдлагууд бас хит нутгархаад идэв юм уу? Аагүй одоо нэг ийм юм байгаа. За ёс суртахуун бол нийгэмд ингээд их сонир байдалтай байгаад байгаа байхгүй юу? Тэгээ биднээс ингээд нэг 10 жилийн өмнөх бүхчүүдийн байр байдал ямар байна? 2015 6 оны үед ч тийм дүрм журам нь ямар байна гэд энэ дээр бас л бидэд хууль талаас хоорондоо ярилцсан. Олон зүйл дээр ярилцж тэр ёс зүйн цахилгаан хариуцлага зөвлөлттэй болсон. Энэ бол айгүй их олон нийтийн зүгээс таатай ханддаг зүйл байгаа. Аймгийн дарга хүнээс хүртэл ингээд гомдол ирж ирсэн байхгүй. Энэ бүх одоо юу гэдгийг улсын цол олгодог төрийн тэргүүний өмнө бүхий ёслонгуудаа аймгийн даргын өдөөс одоо хуруу гозолзуулдаг. Ёслох биш ээ. Хуруу одоо гозуулгад юм уу дунд хуруу гаргалаа байрлаа. Энэ дэр ямар юу аах вэ? Хариуцлага байх вэ? Хууль дүрмж юу ч байгаагүй. Тэгээ энийг одоо үндэсний бүхий холбооны ёс зүй цахилгаан хариуцлагын зөвлөл гэж спортын холбоод дунд анх удаа бас ийм зөвлөл байгуулад энэ 330 сум дээр алдаа энэ тэгэл бас байгаад байгаа. Нөгөө хоёр бүх зодтолдог асуудал үүссэн. Тэгээд эн чинь ингээс зэгслэгдээд явгот одоо барилдаж байгаа авраг аслангууд чинь бас залуучууд 10 жилийн өмнө бид нэр бас нэр юугүй байсан биш үү? Дүрм журамгүй байсан биш үү? Хоёул барилдаж ангуудаа яваад өгдөг. Хөөргөнд. Яг цаа гэхээр усуун эсвэл эмчтэр хийж амраад ирээ. Гараа бариулаад ирээч гэдэг юм уу. Тэгээ одоо бүх юм дүрм журмаар зэгслэгдээд энэ 10 жилийн өмнөх юм чинь шал өөр болоод ингэ явж байна. Тэгэхээр Монгол хүн ялангуяа энэ бүхчүүд юунд дасан зогсож чадвартай юм бэ гэвэл энэ зөв хууль дүрм журмлуу ингээд шилжиж болж байгаа. Тэгээ та бүхэн анзаарсан бол бүхэн холбоо сүүлийн ингэ жил болгон хийх ажлын төлөвлөгөөндөө энэ 25 6 хоног одоо юу соён гэгэрлийн жил гэдэг байгаа байхгүй. Соён гэгэрлийн жил гэдэг зүйлийг дахиад энэ 26 27 28 онд ч хиймээр байгаа. Бүтээн байгуулалтын жилч гэдэг юм уу бид нар тэр бүхэн өргөө засах барих жилээ хийчихэж байгаа. Шудраг өрсөлдөө ингээд тэр допингийн асуудал олон шинжилгээ авах хариуцлага тооцох гэдээ хийгээд яваад байгаа. Тэгээд соён гэгэрэл гэдэг зүйл одоо нэн төрөнд байх юм байна. Энийг нэг жил бол байж болохгүй юм байна. Таны хэлдэг шиг энийг яавал өөрчлөх юм бэ? Яавал одоо гишүүний сая хэлдэг шиг томоор авах юм. Тэгэхээр энийг чинь алга хэрүүлж уруулж байгаа юм шиг юм өөрчлөгдөхгүй. Соён гэгэрэл гэдгийг сайн хийгээд явах юм бол энэ ивент итгэдэг үндэсний компаниуд ч гэсэн энэ дэр их таатай байгаа байхгүй юу? Бүхчүүд ёс зүйтэй байх юм бол тэрийг үздэг залуучууд бас ёс зүйтэй байна. Тэгэхгүй ингээл тэнд орилж чарлаад байд юм уу? Зодон зохион хийгээл тэнд одоо харуул хамгаалтын ажил дээр маргаан өмнө үүсгээл гэдэг юм бас байсан. 2000 оны их залуучууд одоо л айгүй гоё үлгэр дуураилтай юм л гэж боддог штэ. Очоод ингээд тэ ёсолтой. Яг үндэ хэлэхэд одоо ингээд маглаа тэргүүн менежментийн гэдэг юм уу? Одоо хэдүүлээ орчин хэлгээр хэлчих. Менежментийг бол ойлгомжтой зэгцтэй болгож байна. Яг үндэ хэлэхэд улсын наадам дээр дивжин дээр зодтолцож баяр наадам хэдэн цагаар тасардаг. Ирхэлж байгаа юм шиг би тех ёстой гэд гарахгүй ингээд суучдаг. Дүрмийн дагуу өсөлдөгч бүхэн одоо тий гарахад бэлэн байгаад хахад цай уугаад суучдаг. Энд чинь өөрөө ингээд нөгөө спорт дээрээс нь өв соёл юм байж шудраг өсөлттэй байхгүй. Тэгээд ихгүйгээр ингээд тактикийн хувьд одоо ингээд цай уугаад ингээд барилддаг. За эсвэл нөгөө барилдаан гаргахгүйгээр эмчийн одоо байн эмчтэр очиод тэгснэ барьц сонгоон дээр очиж тий ингээд явахаар тэгээ сүүлдээ энэ одоо тэр 2000 оноос одоо дундуураас эхэлсэн энэ зүйлүүдээр жишээ нь маглаа тэргүүн бид нэр бас ярилцж ирсэн. За мэдээж төр бүх юм дээр оролцож болохгүй.
зохис хэмжээнд дээр нь бас энэ хүмүүсүүдээр саналыг зөвсөд төрийн наадмын жишээ дүрм журмаач гэсэн жоохон зэгцэлсэн байхгүй. Тэгээ энэ дээрээс чи ингээ залуучууд яг эрүүл мэндийн асуудал талаас жингээ хасаа тэр одоо энэ одоо өөрчлөлтөөс шалтгаалаад дүрмээ дагдаг. Тэгээ энэ дээр ёс зүйтэй бие бэлтрийн явж гисэн бас өөрсдөө бас нэг жоохон форма өөрчилж штэ. Тэгээ ирэхээр нөгөө уран барилдаан, хийцтэй барилдаан тэр акшн гараад ирэхээр үзэгчд буцаж бүхтөө илүү их сонирхоод би сүүлд одоо бүхий өргөнд бүхүцэх гоё илээ. Тэгээ ялангуяа ингээ 10 жилийн хүүхдүүд орж ирсэн. Хөөхөн гिचгтэй ингээ ойрлоод хамгийн их фэнтэй манай мэдээж Орхон баяр байлээ л дээ. Яг тэр өдрийн барилдаанд араас нь хангаач байт юм уу те. Тэгээ Орхон баяраа гэл ингээл эн чинь бидний нөгөө бахархаал нөгөө хүүхдүүд амар хөөхөн ингээ дээл хувцаамсаа ороод ирсэн багш нартайгаа. Тэгэхээр бид чинь ийм байдлаараа л эн чинь бид Монгол юм байна. Бид дэлхийгээс ийм зүйлээр ондоо юм байна. Гэтэ бид нийтлэг ийм үнэт зүйлтэй юм байна гэдэг тэр одоо юмуудыг чинь энэ суурь хүмүүжлэг чинь энэ урлаг спортоос ийм байдлаар авах байхгүй. Яг харахгүй нөгөө ондоошлж одоо бидний нөгөө нэг үнэт зүйл хайрлаж эрхэмлэж одоо явах хэрэгтэй зүйл болчиход байгаа. Гэхдээ яг ингээд нэг бүхэн асуудал ярихаар ингээд нэг юм хэрүүл уруул ингээл наан нь хэрүүл уруул хийгээл бүх үндэсний баяр наадам дуусаал араас нь шивтэр шээсний хэрүүлээл ингээл допинг мопинг гэл ингээл тэр жилжингээл ингээл юм болол одоо хүртэл ингээл өнгөрсөн жилийн наадмын дараа жилийн наадам болох гэж байгаад өнгөрсөн жилийн наадмын допингийн маргаан дуусаагүй өнтер ингээл юм асуудал байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр энэ асуудлыг ер нь энэ дээр ерөөсөө таны хэлж байгаа чинь туйлын зөв. Энэ асуудал яах юм бэ гэхээр ерөөсөө соён гэгэрэл гэдэг юм л байх хэрэгтэй. Энэ үндэсний уламжилж ирсэн юм шудраг сайхан байх хэрэгтэй гэдэг зүйл дээр одоо бүх бүгчүүд нэгдэх хэрэгтэй. Шудраг сайхан байхын тулд яах юм гэвэл ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэр хориотой юм бэлтгэлийг хэрэгжилж зарим бүгчүүд хэлдэг байхгүй одоо энэ эдгээр хэлж байгаа шүү дээ. Бид миний зүгээс хаад ингээ ханиадны ч юм уухгүй өдөрт 2 бэлтгэл хийгээд бүх амь амьдралаа энэ зориулаад явж байна. Ханиадны ч юм уу юу гарчихвол яах вэ гэдэг. Толгойн ч юм уу. Тий, уухгүйгээр ингэж байна. Гэтэл зарим нөхөд ингэж нөгөө хориотой юм бэлтгэлийг оруулж ирдэг хүмүүсээс аваад ингэж хийгээд яваад харамсалтай байна гэдгийг бол ингэ хэлдэг учраас нийтийн эрх ашиг гэдэг зүйл нь ингэ тавигдах юм байна. Түрүүний битэрийн хэлж байгаа зүйлүүд байхгүй. Уламжилж ирсэн юмыг бас засаж сайжруулж хууль дүрмд оруулаад явахгүй бол муухай харагдуулах юмыг бүхчүүд үүсгэх гээд байсан тал байгаад байна. Улсын наадам дээр ам аав гэдэг ингээд энэ зөвхөн монголчууд биш ингээд дэлхийд даяар хүмүүсээс үзэж байгаа. Тэгээд байхад өөрхийн эрх хэмжээг хэтрүүлээд ингээд байдаг ч юм уу. Энэ дээр яах юм гэхээр үн ямар сони спорт вэ? Шин залуу байдаг шүү дээ. Цаг хугацаанд амаа авах байд юм уу? Цаг хугацаанд дүрм журмандаа баригдаад явахгүйгээр цаашаа ус руу алхаа явцдаг ч юм уу. Тэгэхээр эний чинь нөгөө уламжилж ирсэн юмыг яг уламжлалаар нь бас байлгаж болохгүй засаж шинжлэхийн тулд хууль эрх зүйн талаас ямар авах вэ гэдгийг ингээд зэгслээд явж байгаа учраас ийгээс их гайгүй болоод байгаа байхгүй. Энэ дээр ингээд дахиад хүмүүс л байгаа юм чинь янз янзын алдаа одоо эвгүй харагдах юмнууд гараад ирнэ. Энийг дор бүр нь ингээд засаад яваад байх юм бол бид хэдийн төрөний хилдэг шиг эн чинь яг ингээд нэг жижиг өнөө маргаашийн саяны нөгөө нэг санаатаагаар тэр чинь Орхон баярын дээр гарчих юм уу? 21 22 оны наадмыг 22 оны наадмыг үгүйсэх юм уу гэдэг ийм санаатай ийм зүйлүүд энэ санаагүй зүйл биш байхгүй. Яг гэвэл тэрийг ярьж байгаа хүн чинь эрүүл ухаантай хүн байгаад байгаа. Одоо яг бидний харж байгаагаар бол. Тэгээ ер нь одоо тийш чи өчтөр бол яриад байна. Өчтөр бол их хурлын танхим дотор борог яригдсан одоо юмнууд шүү дээ их хурлын гишүүд. Би бүгдэнд нь хариулсан шүү дээ. А юу нэ хэлэхэд яг бүх гишүүд тэмцсэн. Ганц Амханбаатар гишүүн бол тэгсэн шүү дээ. Одоо 330 сум байлаа гэж бодоход бараг 300 сумд нь хин сумын наадам төрүүлэх вэ гэдг нь бүгд энэ чинь тохироотой тооцоотой явдаг шүү. Тэр учраас тэгэхээр чинь тэгж бас шууд гişүүд нь өөрсдөө ингэж яриад байгаа учраас хүмүүс энэ дээр чинь ингээ маргаад байгаа. Тэгэхээр тэр нөгөө 330 сумын даргатай юм уу бүхий салбар нэгжтэй хүн холбогдож чадахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө юмыг хавтгааруулж ерөөсөө болохгүй байгаа. Хим хэмжээнд нь юм байх хэрэгтэй. Тэгээд энэ манай хуулийн ч гэдэг юм уу их хурлын одоо энэ дээрээс гэдэг юм уу гишүүн хүн хариуцлага хүлээх ёсгүй гэдэг ч юм уу ийм байдаг учраас энд нэг ийм дураараа одоо жишээлбэл энэ юу гэдэг юм бэ одоо тодрох гэдэг нэг зүйл шиг юм дээр энэ хуулийн дээр жоохон илүү гаргаад ийна гэж харагдаад байгаа. Зарим гишүүдийн маань хувьд эсвэл одоо өөрийнхөө санаачлалыг гэдэг ч юм уу хуулийг одоо өөр гишүүн бариа явахлаарэ гэдэг юм уу санаачлалыг гэж бодож исэн гишүүн эсвэл хоцорцсон ч байд юм уу энд бүр ингээ харах юм бол бүр жижиг асуудал ч юм шиг яг гоо ингээ одоо жишээ нь Амгаланбаатар гишүүн маань бас одоо нэг хамгийн одоо алдаанаас болсон юм байл үү дээ. Нэх бүр ингээ автгаарсан юм биш. Тэгтээ ийм зүйлүүд гарсан уу гарсан.
Яг хууль хийж явах. Тийм ч учраас энэ бүхчүүдийг бас баяр наадмаа нэгэн зэрэг хийдэг байх чиглэл рүү бидэд хуулийн шахалт үзүүлж байгаа. Энэ бас яг зөвхөн бидний бас нэг онцлог байгаа та. Зарим нөгөө сум орнотгуудаас малын болоод оцолдорч өвчин гарчвал наан цаана буулгах. За тэгээд дээрэс нь яг энэ зуншлаас дахиад ийм үед тохиолдол нэг ийм жижиг юмнууд бас гардаг учраас бас нэг ийм жоохон шийдлүүд бол байгаа. Гэхдээ аль болохоор нэгэн зэрэг наадмаа хийдэг байх, цахимаар ил тод одоо тий бүртгэдэг байх ч гэдэм ийм зүйлүүдээс ингээд зэгслээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг энэ ингээд хажиж бол одоо ингээд явах ёстоймаа гэж явахаар энэ нөгөө завхрал ч юм уу сүултээ ингээд бүр энэ бидний өв соёл мөн үү нөгөө мөн чанараа хадгалагдаж чадж гинүү гэдэг ярьсан учраас энэ цаг үедээ таарсан зарим одоо энэ хүмүүсийн сэтгэл хандлагаанд таарсан зарим юмудаа ингээд зас залруулад тэгтээ суур үзэл санаа бүх юма хадгалаад явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зүйл рүү явах ёстой. Тэгээд яг зүгээр би түрүүчийнхээ хэлж байгаа. Тэгээд намрын чуулганд бол байсан үндэсний спорт. Зөвхөн бүх морь одоо шагаа сурын асуудал биш. Энэ дээр одоо ингээд нөгөө тэмээтэй спортууд орж ирж байна. Сарлагтай спортууд орж ирж болж байна тий. За бараг одоо тэгээд нарийн ярих юм бол дэлхий дээр ч хутга шидэлтийн дэлхийн аварга болж байхад бидэд бараг уурга бугуулны дэлхийн аврагч бас хийж болно шүү дээ. Зөвхөн одоо уурга бугуулыг бид нар хэрэгэлдэг биш. Энэ Латин Америкийн маш олон орнууд уурга бугуулыг хэрэгэлдэг. Гихчээнэ. Тэгэхээр ийм элементтэй морьтой одоо ингэдэг ч юм уу бидэд өөрөөсдийнхөө тэр ондоошлыг ингээд үзүүлээд явах юм бол бидний энэ соёлыг л үзэх гэж ирж байгаа зөвхөн Аз үед юм. Харин энийг ингээд цогцоор нь энэ хуультай ингээд гоё нарийн оруулаад ингээд журамлаад баяр наадмын хуулинд энийг оруулж болохгүй байгаа. Харин тэгэхээр наадмаас бол энэ тустай байна. За энийг ингэнэ гэд ингээд бүр нэг наривчлал одоо жишээлбэл сая сур харваа гэхэд ингээд орхигдож шít те гэтэл сур харваа чи ялтчгүй үндэсний баяр наадмын 93 наадмын нэг төрөл нь те тэгэхээр ингээд орхигдуулаад ингэхээр бас маргаан дагуулад ах шиг л байгаа. Харин одоо тэгэхээр яг тэрэд маань өөрсдөөс орхигдсон гэж хэлж болохгүй. Би нөгөө өөрөө усын хурлын гишүүн учраас бүх одоо засгийн газрын түвшнийх шиг мэдээлэлтэй харьцаж чадахгүй. За үнэхээр асуудлууд байвал эхлээд засгийн газрын түвшний нөгөө холбогдох байгууллага гэдэг шиг сурын холбоондоо дээрээс нь энэ баяр наадмын асуудлыг хариуцдаг бүхэл бүтэн сайд ажиллаж штэ. Тэгээд тийш байгаа л хандах хэрэгтэй. Тэгэхээр яг зүгээр холбооны өөрөө бас жоохон идэвхтэй санаачлагтай тэгээ юм асуудлуудаа бас ярих хэрэгтэй л гэж би зөв хөвдөө бодож байна. Тэрнээс биш сайн зургийн энэ хууль дээр ягаал бүх юм хаагдах гэдэг зөвлж алга ийм зүйлийг бас зөвөр ойлгох хэрэгтэй. Допинг гэснээс одоо энэ допингийнхаа нөгөө төрийн мэс агуулга байгаа тий. Тэгэхээр энэ төрийн мэс агуулгатаас холбоо ер нь сүүлийн үед одоо зөндөө допингтай холбоотой маргаанууд гарч байна. Ялангуяа наадмын дараа гарч. Тэгэхээр энэ дээр хил хамаа олцож одоо нэгдсэн юм байр суурь нэгдэж байна уу? Тэг яг энэ дээр шинжилгээний хувьд хизээ мэдээж наадмын одоо нөгөө 6-гийн наавнаас хойш авдаг лөө. 4-ийн наавнаас хойш тий. Тэгээд цолоо олгоцсон байж ил шинжилгээний хариу хизээ хойно нэрдэг. Тэгээ буцаахаа үгүй юу гэдэг асуудал үүсдэг тий. Тэгэхээр энэ дээр одоо ямар журам зохицуулалт яаж явж байна? Хууль дүрм дээр нь ч гэсэн бүгдийн заагаал өгсөн байгаад байгаа. За тэр допингийн эсрэг байгууллага гэдэг байгууллага бол бас үнэхээр 21 2 он хүртэл 3 он хүртэл юм хаалттай байсан. Хаалттай байна гэдэг нь юу гэдэг вэ? Сэтгүүлчнэр 5% очихлоор чойчтой байдаг. Цаачтай 90% юм уу? Бид нар тэр дарагтай юм уу? Би ч одоо 18 оноос хойш нөхөө холбоонд ингээд ажиллаж шít. Уулзаа гэхлээр уулздаггүй. Ийм байгууллага байсныг 23 онд бид тэр намрын удирдлагын нээлтийн барилдаанд бас ерөнхий прокурорт санал тавьж байгаа энэ байгууллагыг өөрчлөё гэдгийг зүйлийг өөрчлөөд явсан. Допингтой холбоотой хууль дүрмийг бол бас ингээд зэгслээд явсан. Салбар хороонд бид одоо хамт ингээд ажилтгийн хувьд бас хууль зүйн яам гэдэг төрийн том одоо институт байгаагийн хувьд зөвлөгөөг нь авч байгаа тэр үндэсний допингийн эсрэг дүрм гэж юм батлагтай байсан. Бас л нөгөө монголчууд 2007 онд одоо дэлхийн нийтээр энэ допингийн эсрэг олон улсын конвенц гэж зүйл 7 онд нэгдсэн мөртлөө үндэсний дүрмээ батлаагүй л байсан байхгүй. Энэ чи хэдэн хууль зүйн сайд байв, хэдэн хууль зүйн төрийн нарийн ажил бас л ингээд орхигдоол ингээд явсан зүйлийг 23 онд ингээд батлаад үндэсний дүрмтэй болцсон. Тий. Тэрийг батлааг бол бид нар одоо олимпийн наадам гэдэг чинь цагаан дүгэн дээр орох хэмжээнд хүртэл очсон шүү дээ. Тий. Тэгэхээр монголчууд ч өөрөө юм хинэггүй гэх юм уу, тоодгүй гэх юм уу ингээд явдаг зүйлүүд. За допингийн шилгээ наадмаар гаргахлаар ингээд асуудал үүсээд байгаа нь бол үнэ. Тэгээ энэ дээр бас ямар зохицуулт байх вэ гэдгийг бас л хуулинд оруулаад ингээд явсан. Одоо сая арбитрийн шүүх бол процесс нь болохгүй байна гэдэг шийдэл гаргачих шүү бол. Тий. Арбитрийн байгууллага гэдэг байгууллагыг бас одоо
сайн анхаарч хянаж нэгтэлж явахгүй бол ямар одоо мэрэгжилтэй хүмүүс байгаа. Ямар одоо дадлаг туршлагатай хүмүүс байгаа гэдг нь бас мэдэгддэггүй зүйл байхгүй юу. Тэгээ энэ дэр бас ярих асуудлууд бас байгаад байгаа. Тэгээд нөгөө үйлчилгээ үзүүлдэг байгуулга байхгүй юу. Маргааныг л шийддэг одоо газар юм байна спортын маргааныг. Тэгэнгүүт одоо нөгөө үйлчлүүлэгчийнхаа мөнгө төргийг авсан гэдэгдээ тэгдэг юм уу? Сүүлдээ тэр Төв аймгийн наадам баха. Аймгийн наадамд шүүгийн дөрвөн бүхэл шинжилгээ авнаа гэдээ ингээд заацсан. Тэгээд тэнд нөгөө хянд алсаас хянаж байгаа хүн нь эмэгтэй хүн байсан байна. Тэнд хяналтаар ажиллах хүн хууль хүчний байгууллага, эрүүл мэндийн байгууллагын ажилтан гэдэг ийм мэрэгжил заасан хүмүүс байхад та бүхэн мэдэн дээ. Аймгийн одоо наадам дээр ингээд эмэгтэй эмчил алсаас харсан байна л да. Тэгэнгүүт л өөний чинь тийм дүрм зөрчсөн байж тээ гэдэг юм уу. Тэгээд ингээд хуулиндаа нийцүүлж гарах ёстой юмыг энэ тентхийн одоо дүрм журмаас юм гаргаж ирээд ингээд зөрчил үүсээд ингээд байгаад. Мэдээж одоо ямар нэг юм алдаа дутагдaltaгүй явах процесс явагдах ёстой. Тэгэд энэ дээр бол ингээд тухайн байгууллага дээр одоо энэ 6 сард байна уу да бас хяналт шалгалт хийх асуудлууд ингээд яригдаад явах юм байна. Тэгээ энэ бүх юм юу хэлээд байгаа гэвэл аажимдаа гэдэг юм цэгцрэх юм нь бол ингээд хууль эрхцүүн талаас нь бол уг нь тавьчаад байгаа. Тий. Бид нар чи одоо сая 23 онд чинь 220 бүхөө шинжилгээ авсан байхгүй. Тэгээ харамсалтайгаар одоо наадмаас 3 бүхөөс нь гарч юу да. 220 бүхөөс харьцангуй их тоо байхгүй юу. Тий. Тэгэхээр түрүүний хэлдэг энэ дээр юу хамгийн нэн төрүүд байх юм бэ гэвэл соён гэгэрэл гэдэг зүйлийг хөгчүүдэд байх юм байна. Монголчуудад байх хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг л ингээд яриад байгаа. Сонирхогч үзэгч бүх хүмүүс тийм. Одоо энэ допингийн асуудал ярьсныхаа одоо ингээд түн олон ч гэсэн асуугаасаа гэж бодож байгаа бах ингээд тэрүүн сууж байгаа учраас одоо энэ жилийн наадмаар бадарч барилдах уу? Өсөх барийн допингийн асуудлыг яаж шийдэх вэ? Арбитрийн юм шийдвэрийг хүлээн зөвшөөрөх юм уу, зөвшөөрөхгүй юм уу? Одоо нөгөө цолын хураагаад авцсан байгаа асуудал яах вэ? Эрхийг нь яах вэ гэл олон асуулт хариултгүй байгаа. Тий. За олон улсын допингийн эсрэг дүрм журам гэдэг нэг зүйл байгаад байгаа. За манай дүрм журамд одоо тухайлан заагаагүй заалт хэрвээ орсон бол олон улсын конвенц нэгдсэний дагуу тэр олон улсын дүрмээр барайл явах байхгүй юу? Олон улсын допингийн дүрм гэдэг нь бол 6 сар тутам, жил тутам ингэ шинжлэгдээд яваад байгаа зүйл байгаад байгаа. Допингийн зөрчил хүн гаргаж болно. Тэр хүн бол одоо ингээ хорвогийн хамгийн муу бас биш шүү дээ. Алдаж болно. Хүнд одоо хуурагдаж болно. Нөгөө ерөөсөө бүхчүүдийн нэг алдаа бол хуурагдаад идэг байхгүй юу? Тэр бүх хийж байгаа, энэ бүх хийж байгаа. Одоо манай хангаа авраг хэлдэг байхгүй. Нөгөө юм зардаг хүмүүс нь хангаа хийдэг штэ гэдэг гэж. Багш зардаг мардаг багшийнхаа имийг тэгээд ингээд ийм юмд ингээ автаад хүн яачлаа гэд алдаа гаргачлаа. Алдаа гаргаснаар нь тэр хүнийг яллаад ажиж болохгүй маа. Энийг их сурвалж нь одоо яг юу байдгийг? Хэн байдгийг? Тэрийгээд нөгөө бүх өөрийнхөө кейсээр одоо таниулах сурчлагаа хийвэл жил хугацаа багаснаа гэдэг ийм энэрэнгүй залт байгаа. Олон улстай шүү дээ. Манайд шүү дээ. Өөрөө илрүүлээд хамтран ажиллавал өнгөлөх гэдэг шүү дээ. Энэ чиглэл. Тэгэхээр энэ чинь бидэд бол ингээд нөгөө нэг хүнийг шилбэл өмнөх жилүүдэд ингээд хариуцлага тооцох, яллах ийм асуудал нь явж исэн бол дэлхийд даяараас тэр үндэсний одоо манай дүрмдээс тэр яг тэр олон улсын дүрмээр дагах хэрэгтэй байхгүй. Тэгээд дагаад явхлаар нөгөө бүх чинь зөвхөн өөрийгөө биш таныг одоо та бүхнийг бүгднгийн ийм юм битгий ороосоо гэдэг үднэс энэ тариа. Би намайг ингэж хэлээд ингэсэн юм шиг одоо тэгж байгаа бүх гарч ирэхгүй байгаа юм л да. Нэг л бүх асуудал үүсэж гарч ирээд 4 жилийн эрх нь 1 жилээр болоод тэр чинь олон улсын дүрм юугаар олон улсын байгууллага нь тийм санал өгсөн шүү дээ. Бүхий холбоо юм уу? Тэрийг энэ допингийн эсрэг Монголын байгууллага гаргасан шийдвэр биш байхгүй. Өөний 75% нь хөнгөлөө гэдэг шиг ийм процессыг хийх юм бол бадарч гардын хувьд бол ингээд орох асуудал үүсэх боломжтой. Наадмаар барилдаж одоо өөрөө тий өөрөө одоо энэ тэрийг яриул гэсэн юм байна. Ярих биш. Хамтран ажиллагаа сая гişүн хэлсэн тэр байхгүй. Хамтран ажиллах. Би ийм тариа хэрэглээд ингэсэн байна. Энийг би эндээс авсан байна. Тэгээд энийг ингэж болохгүй шүү. Ханангийн уус нь. Биш ээ. Ингээд нөгөө нэг шийдвэрлэл шүүлтүргүй ярьж болохгүй. Олон улсын лаборатори өөрөө хэлсэн шүү дээ. Үгүй хүн юу ч хийж болно. Тий нөгөө имийг буруу уншиж болно, юу яаж болно, ямар тариа гэдэг. Тий тэгэхээр ерөөсөө нөгөө үннээ хэлэх, бусдад сэрэмжлүүлэх гэдэг ийм сайн заалт байгаа учраас энийхэд байна. За манай хиний хувьд өсгөрийн хувьд бол одоо яах вэ гэхээр арбитрийн шүүх гэж бас байхгүй юм байна. Арбитрийн дав заалдах комисс гэдэг шийдвэр гаргасан. Энэтэй баяр наадам зохион байгуулахаараа хизээн нь одоо нөгөө маргаан үсэх юм. Энэ минь
хугацаатай байхгүй хугацаатай. Тэгээд одоо энэ дөрмөндөө үнэхээр одоо энд 3 хүн асуудал шийдэнгүүтээ бидний асуудлыг шийднэ гэх юм бол Швейцарт очиорой. 30,000 евро ч юм уу төлөө. Одоо сая үндэсний хууль холбооны эхийн хурал дээр арбитрийн нөхдүүд ирлээ шүү дээ. Тэгээд тэр дарга удирдлагын нөхдүүд нь ирээд ингээ бид нар шийдвэр гаргадаг гэж. За гэд. Тэгээд та хэдтэй хаанд авах вэ? Та хэд одоо энэ бүхчүүдээс допингийн асуудлуудыг чинь ерөөсөө энэ асуудал допинг дээр л маргаан шийдэж өгье гэж мөнгө аваад хэдэн төгрөг авдаг вэ? Тэгээ өөрснийхөө авдаг мөнгийг хэлж байгаа. 10 сая төгрөг авдаг. Хаан шийдэх вэ та хэдийн гаргасан асуудал шийдвэр зөв буруу юу гэдгийг хаан шийдэх вэ бид нэр? Харин мэдэхгүй байна. Шийдэх газар эсвэл Швейцар гэдэг эсвэл спортын арбитр гэдэг. Нөгөө комиссийн асуудал. Комиссийн дарга нь хинбэ гэхлээр нэг хүн. Арбитр нь энэ комиссийн гаргасан шийдвэр дээр гомдол гаргаад явъя гэхлээр арбитр нь дахиад нөгөө хүн. Нөгөө хүн гэж. Тэгээ одоо нөгөө дарга Батцаа гэдэг хүн нь тэр давзалт комиссийн дарга. За тэр хүн ингээ гуруула нэг шийдвэр гаргачлаа шүү дээ. Тэгээ шийдвэр гаргачингууд нь тэнд чинь эрх бүхий байгууллага гэдэг юм уу, салбар хороо, баяр наадам зохион байгуулах хороо гомдол гаргана шүү дээ. Хаана гарах юм? Манай спортын арбитрт гэж. Арбитр нь хий би гэдэг чинь. Тиймэрхүү юм одоо хуулийн хувьд ч гэсэн ийм зөрчилтэй зүйлүүд байгаа. Харин тэгэхээр нөгөө биеийн тамир спортын хуулиа сайжруулах гэдэг юм уу? Тэгэхээр ийм байдаг. Ерөн зүгээр яг арбитрийн хуулийн дагуу тодорхой мэргэжлийн спортууд байдаг юм уу? Мэргэжлийн холбоотуудын энэ чиглэлийн арбитрээ байгуулах боломжтой байдаг. Энэ нөгөө дэлхийн загварууд байдаг. Тэн дээр юу гэхээр яг мэргэжлийн одоо спортын одоо мэргэжилтэнгүүд, хуулийн мэргэжилтэнгүүд ороод яг тодорхой ордог. За дээрэс нь эрх ашиг буюу маргалдаг талууд нэг арбитраа сонгоо тэр хоёрын дундаасаа нэг арбитрийг сонгодог ч юм уу. Ийм байдлаар явах үед л манад энэ хөгжихгүй зүгээр нэр нь яваад байгаа. Нэр нь яваад байна. Тэгэхээр ингээд зүү тогтлоор нь орж ирээд энэ одоо зүйлүүдийг одоо цэгцлэх буюу биеийн тамирын спорт цаашдаа тэр үндэсний спортын тухай хуулиа хийя гэдэг нь энэ юм байна. Гол асуудал гэдэг ч юм уу энэ ингээд хайчж болохгүй. Олон нийтэд бас энийг дагаад эдийн засаг явчихдаг. Энэ чинь тасалбараа мөнгө өгөө тасалбар аваад ороод ингээ үтсэн чинь нөгөөх нь юм утгагүй бол энэ ч бас иргэдийн үзэгчдийн хуурцантай ялгаагүй шүү дээ. За зарим бүр ингээ өндөр спортын эдийн засаг хөгжсөн орнууд чинь нөгөө бооцоо тавиулж байгаа. Ийм шудраг бус допинг хэрэгэлдэг юун дээр спорттой бооцоо тавьж болох уу? Болохгүй шүү дээ. Тэгэхээр бидэд энийг нэг компаниас гэдэг юм уу нэг ус төрчөөс хараад нэг хитэн одоо шагнал урамшуул цалин үлсээ хард суудаг биш. Өөрсдөө энэ одоо спортын эдийн засаг зөв явуулж гэж тамирчид нь бас юм шудар өрсөлддөг орчин руу орох. За маргаан гарч болно. Ийм асуудлууд үүсч болно. Энийг шийдвэрлэх институт нь тодорхой байх. Хүлээн зөвшөөрөгдөхүйц буюу дүрм журм стандартын дагуу байх хэрэгтэй байхгүй. Тэгээ жоохон чанга баймаар юм шүү. Тэгэхээр энийг л одоо цэгцэлж өгөх хэрэгтэй. Сайн ингэж штэ. Хангаа аврагч гэсэн хэрэгэлдэг штэ гэж хэлж ийна гэдэг чинь амар муухай худал мэдээлэл айгүй муухай одоо бахархдаг, дэмждэг тий шүтдэг энэ бөхөөр нь дамжуулаад хангаа аврагч гэсэн хэрэгэлдэм бол би ч гэсэн хэрэглээ ингэж болох юм байна гэдэг ийм сэтгүүл. Тэгэхээр энийг яг юмын зарж байгаа хүн тэгж хэлдэг одоо хэлж яахгүй. Хангаа авраг өөрөө хэлж яахгүй. Одоо жоохон шөмжлөлтэй ханддаг шүү дээ хангаа аврагч. Өнгөт нь татаж орж ирж шүү дээ. Өөрийг нь оруулж ирээд байгаа. Хүн энэ дээр чинь нөхцөлдөө залах нь гэр орн нь одоо төвшөөн. Тэгэхээр ингээд манайхан чинь энэ ашиг олохын тулд ийм юм хийхин тулд ингэж. Түрүүний би нөгөө яриан дутуу орчлоо. Сая гişүүн бас хэллээ. Энэ нөгөө биеийн тамирын спортын тухай хуулиа бүр сайн жин там болгож засаад арбитр гэдэг нь ямар байх юм гэдэг засахгүй бол ийм одоо тодорхой бус за хоёр заалтыг оруулсан. Тэгээд за танаа давзалт комиссээр гомдол гаргаад одоо энэ баяр наадам зохион байгуулах хороо гомдол гаргалаа. Хинтээ гинэ гэтэнгүүт нь манай арбитртэй. За өөрөө болчихж штэ. За танаа арбитр буруу шийдвэр гаргаад байвал хаана вэ? Хаана хандах вэ? Хаана хандах вэ? Хэдэн доллар евро төлөх вэ гэхээр мэдэхгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу хэлж байгаа гэхээр нөгөө мэргэжлийн чиглэл үүрэг нь тодорхой биш. Одоо ер нь бол нэг процесс нь дутуу их түүх яваад байгаа. Тэгэхээр энэ дээр яг арбитр юм байдаг нөгөө сонголт байхгүй. Тэгэхээр нөгөө ийм өрсөлдөөнтэй байдал байж болно. Тэгэхээр манад одоо анх удаа спортын арбитр байгуулагдсан бол нэг хүн байна гэдэг нь шүү дээ. Тэгээд тэн дээр нөгөө арбитрчд нь мэргэжлийн босоо байгаа байхгүй. Бусад орн ч нөгөө одоо бизнес уунайтер жишээ нь гэрээ илээхэж за хоёлаа ер нь шүүхээр яваад байх юм бэ. Арбитрээр явбал битэр Сингапурын арбитрийг сонгох, Лондонгийн арбитрийг сонгохгүй гэдэг шиг бидэд ийм сонголт одоогор байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй цаашдаа үндэсний спортын энэ уламжлалыг ойлгодог хэсгээрээ бид нар энэ чиглэлдээ одоо сур байд юм уу? Одоо энэ морь байд юм уу? За ингээд бүхэн орооч байд юм уу?
энэ асуудлуудыг шийддэг яг үндэсний спортын арбитртай болох асуудлыг ч магадгүй цаашдаа арай өв соёлоо ойлгодог, дүрм журмаа мэддэг. Тэгвэл тэр олон улсынхаа нөгөө спортын арбитрийн загвар дүрм жишгийн дагуу байдаг. Тэрнээс биш одоо ч ингэ сонголт байхгүй. Одоо яг ямар хүмүүс тэр арбитрчийн сонголтууд байх гэхээр баг лист байхгүй байгаа байхгүй. Одоо яг худалдааны арбитруудыг та хэд анзаардаг бол хараарай. Маш олон арбитрууд жигсаалт байдаг байхгүй. За энэ хүнийг би авчи. Маглаа дараад өнгөтэй энэ хүнийг авчи. Тэгээ нөгөө хоёр маань уулзаад за хоёлоо одоо үйлчлүүлэгчээ төлөөлөө дундаасаа за энэ хүнийг аваад эрх ашиг тэнцвэртэй байх юм байна гэд ингээд шийддэг. Тэгэхээр одоо ийм юмд бол орохгүй бол бас болохгүй. Тэгэхээр энэ өдөр тэр загвар нь бол бүрдээгүүл байна л та. За ерөнхийдөө нэгэнт одоо сайн зэрэг гişүү ирсэн улс төртэй оны ганц юм асуучих. Ер нь энэ намар одоо улс төр дахиад хөл хөдөлгөөн болохны засгийн газар огцорч магадгүй шинэ засгийн газар дахиад бүрднэ ч гэдэг юм уу ийм ярианууд төрийн ордонд бас байгаа л юм. Тэгэхээр ер нь танай намын дотоод асуудал юу болж байна? Манайх хэвэн байгаа шүү дээ тийм. Тэгэхээр яг нөгөө ийм олон нийтийн нөгөө шуун хэвэн бос байгаа. Янз бүрийн бүх зүйлүүдэд нэг хавтаад ах хэрэггүй. Тэгээд одоо бас ийм сайхан Баяр наадмын хууль тогтоомж ярьж байсан улс төр нэгтгэж ярмаар байна. Хоёрдугаарт би бас нэг одоо алсыг ч юм уу цаг хугацааг одоо ирээдүйд авах гэж очиод үр дагаврыг харцдаг ч юм мэрэгэн дөрвөн хүн биш. Одоо би бас болох үйл явдлуудыг хэлж мэдэхгүй. Өнөөдөртөө бол бидэд ингээл одоо жуулган одоо тий байнгын орооны төвшөнд таад анзаарч л байгаа шүү дээ. Зүгээр л зохион байгуулалттайгаар ингээл асуудлууд хурцтгаад байдаг зүйлүүд байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр бас ийм л зүйлийг хэлмээр байна. За ямартай ч завсарлага подкаст маань одоо энэ хүрээд бас өндөрлөж байна. Тэгээ бидний хувьд бол одоо энэ 7 хоног жонгоол одоо бас наадамч олон тий бүх сонирхогчд маань маргасан одоо тий тхим үү гэдэг тий бас нэг юм үл ойлголцолч гэдэг юм уу тий тодорхойгүй юм зүйлүүд дээр бас нэг хариулт авахыг хичээлээ. Тэгээд ямар ч тач бас дутуу хөтөө ярьсан бол одоо бас бүх сонирхогчд одоо хүмүүс манаас өшөөгөрөө гэж хэлээ. Тэр нэг үзэгчтэй фэн ихтэй. Юу яаж болно шүү дээ. Манай байгууллага бол нээлттэй. Ямар хэвлээ албатай юу? Хэвлээ албатай шүү дээ. Тэгэхээр та бүхэн бол дутуу зүйлүүд байвал асууж болно. Тий, асууж болно. Энэ дээр түрүүн та хэд асуулаа шүү дээ. Бүгчүүдээ санал авсан юм уу? Өдөр дах зөвлөл шийдвэр гаргасан юм уу? Яг тийм зүйлүүдээ ингээд очиод нээлттэй та бүхэнд бол хаалга нээлттэй байна. Бүхийн асуудал, хуулийн асуудал, допингийн асуудал, ёс зүйн асуудал гэдэг нэг ийм зүйлүүд байна. Энэ дээр бол нээлттэй байж болно. Манай бүхийн холбооны одоо би ч нөгөө реклам хийж байгаа шиг байна. Соён гэгэрлийн ажилд бол ингээд сэтгүүлчид та бүхэн хамтдаа тэг бүхчүүд бас нэг ном хандуулаад тэр нь бол яг нэг л ажил. Тэгэхээр энэ соён гэгэрэл буюу одоо энэ ёс зүйтэй байхаас л эхэлж байгаа. Бүх хүн ёс зүйтэй байх. Энэ дээр бас хамтарч ингэж намраас юм уу ажиллаараа гэдэг ийм саналыг хэлж байна. Сая гишүүний хэлдэг шиг нэг бөхөөргөнд очиод таад үзээрэй. Энэ нөгөө сургуулийн хүүхдүүд энэ стресс ихтэй онцгой байдлын албан хаагч нарт нөгөө шийдвэр гүйцэтгэлийн их стресстэй хүмүүс байд юм биш үү? Имлэг байд юм уу? Тэгээ энэ дээр ингээд та бүхэн өөр өөрснийхөө одоо салбар чиглэлээрээ яваад тийм байгууллагын хүмүүсийн бүхний барилдаанаа нөгөө яг амьдаар нь үзнэ гэдгийг би битээр хэлээд байхгүй юу? Зургатаар үзэгч нэг өөр байдаг. Тэн дээрээ үзээд энэ нэг бүхний талаар амьдаар нь нөгөө бариад үзэх юм бол та бүхний ойлголт ч гэсэн энэ дээр өөр болно. Тэгэхээр түрүүний хэлдэг шиг 1-2 гишүүн ингээд зөрүүтэй мэдээлэл 1-2 төлөөлөл тэр пост ингээд зөрүү буруутай юм хийдгийг бол та хэд 1-2 очиод үзэх юм бол ингээд эмэгтэй хүн ч гэсэн энийг ойлгоод явахаар зүйл байхгүй юу? Их сайхан зүйл байгаа. Тэгэхээр энэ дээр ингээд хамтарч ажиллаарай. 1-2 гишүүн маань гэхдээ амар бүх барилдаж байсан, бүх сонирхдаг, байнга л бүхий асарч бас яг өөрсдийнх нь үг бишээ гэж би бас ингэж бодож байгаа юм. Тэг яг нэг хүн юм тэр ярианы өмнө хэлчихэнгүүт нөгөө төндөл автаал ингээл явж байхгүй та. Магадгүй нэг буруу зүрх ойлголтын дээр хилчгийнсэн гэж бодож ирсэн зүйл байгаа л. Яг хөтэ одоо тэгээд би бол энэ үндэсний өв соёлыг хамгаалж, нандинаж энэ агуулга энэ хэмжээс дотроо бас хойч үедээ очиосоо гэж боддог байхгүй. Тэгээ энэ өөрөө эргээ зүгээр нэг спорт биш, бас энд нь ард нь Монголын тийм суур үзэл санаа философи явдаг. Яг одоо бид бас түүх соёлоор их барахдаг ард юм яг ярихаараа энэ асуудлыг л ярьдаг баяр наадам. За дээрэс нь энэ баяр наадам цагаан сар ч гэдэг юм энэ бол ерөөсөө гэр бүл ах トゥ усын баяр байдаг байхгүй. Тэгэд ийм уламжлалт зүйлүүдээр одоо маргаан мэтгэнийг бидэд тасалж зурх хэрэгтэй.
Тэгээ яг ингээд нэг юм эсвэл мэдэж байж маргах. энэ дээр нэг юм мөрөн дээр нэг юм ачаа яваад идэг шүү дээ нэг хүн дээр яг тэрүүн шиг зүйл баяр наадмын хуулийг баяр наадмыг дагаал яваад байгаа байхгүй. Би нэг ийм амжилт гаргацсан байсан гэдэг. Хөөхөө одоо түрүүчээсээ ингээд мөнх усыг үзүүлээд дээрээс нь өндөр настай болоод яг үндэ хэлгээд ахмад бөхчүүд авлаа гэд одоо амьд зүрэн байгаа хүмүүс ярьж шүү. Авлаа гэд энэ бүхэн ирэмбэнд өөрчлөлт ороод эд байгаа залуучуудын амжилтаас ч гэдэг ингэх гээд байгаа ерөөсөө байхгүй. Хоёрдугаар барилдаагүй барилдаанд нь тооцож өгөх гээд байгаа юм биш. Тэр хүмүүс чи барилдаад амжилтаа гаргацсан байхгүй. Зүгээр л тэр цол чимэг үнэлэх тэмдэг нь ирээгүй л энэ хүмүүсүүдийн асуудал байгаад байгаа шүү. Тэрнээс биш ерөөсөө хууль гаргаад цол өгөх гэж чинь гээд манайхан буруу яриад илээ. Хууль гаргаад цол өгөх гэж байгаа юм биш. Зөвхөн баталгаажуулах гэж байгаа маа. Тэр хүмүүс чи барилддгаа барилдаад гаргах амжилтаа гаргаад тэгш одоо юм холбогдох тэр шийдвэрээр нь барилдсан барилдаанд нь амжилтаа үзүүлчихсэн хүмүүс байгаа шүү. Ард түмэн. Тэгээ энийг бас зөөр болгоорой. Уужуу сайхан 50 байгаасаа л гэж төгсөж За байна. болоо ингээд хэдүүлээ завсарлаа. Тэгээд бидний урилгыг хүлээж авч нээлттэй сайхан ярилцсан Улсын их хурлын гишүүн сайн зориг Монголын үндэсний бүхэн холбооны тэргүүн танд Мангалжав танд маш их баярлалаа. Тэгээ хуулиа бас амжилттай батлуулаарай гэж хэлсэн яа. За баярлалаа таатай. Арччаад голдоо оруулах юм уу? За тэгээ та хоёр голдоо. Орохгүй. Эдгээр шиг хаанаач яах вэ? Харин тэгнээ. Үнэхээр нэг Цоо бас болбол юм аа бол. цоо гэдэг байна ийм. За түүхийн нааш. Яг уу зүгээр. Хоёр ихтэй. айвал нь штэ. Хоёр ихтэй. Юунаас арай өндөр штэ. Шууд даваагаа тоол доош. Ой зүгээр. Яна ууштай. Явж таарч үү. За. Яа нэг хоёрын